Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. Тэгээ одоо бид нар 5 дугаар бүлэг дээр явж байгаа. За тэгээд бид нар энэ номон дээрээс ерөөс хүний амьдралд бол 5 үндсэн зорилго байгаа гэж үзэж байгаа. За тэгээд одоо бид нар 1-р зорилго буюу өөрөөр хэлбэл одоо энэ хүн энэ ертөнцид амьдрах хугацаанд чухам юуг хийж амьдрах ёстой юм бэ? Тийм ээ? Гэдэг дээр суралцж байгаа. Тэгээ 1-р зорилго маань одоо юу вэ гэвэл ерөөсөө бид нар одоо бурхан таныг намайг энэ ертөнцийн суурийг тавхаас өмнө төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан. Тэгээ бурхан тантай надтай одоо 24 цаг хамт байдаг. Ерөөсөө бурхан надтай үргэлж хамт байдаг, тийм ээ. Тэгээд одоо бидний энэ амьдралд энэ ертөнцид амьдарч байгаа амьдралын нэг гол утга учир одоо бидний амьдралдаа хийх ёстой зүйл юу вэ гэвэл тэр одоо тантай надтай 24 цаг хамт байгаа бурхантай хамт байж тэр бурхантай байнгын харилцаатай байж амьдрахад суралцах нь бидний амьдралын одоо 1-р зорилго юм аа. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл энэ одоо 1-р зорилгыг одоо бид нар судалж явж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар одоо энэ бүлгүүдээс юу үзэж байгаа юм бэ гэвэл ерөөсөө тэр одоо бурханыг worship хийн гэдэг англиар буюу одоо бидний орчуулснаар бишрэн хүндлэн гэдэг маань юу юм бэ гэхлээр та бид нар бурхантай байнга хамт байж суралцахтал, тийм ээ. Би одоо өмнө нь ингээд жишээ аваад ярьжсэн, тийм ээ. Одоо ингээд таны хүүхэд та хүүхдээ одоо ингээд төрүүлээд өсгөөд аваад явдаг. Таны хүүхэд 2 3 настай байна, тийм үү? За тэгвэл ингээд 2 3 настай хүүхдээ та хайрлаад өсгөөд арчлаад муу мухагаас ингээ хамгаалаад аваад явхад хэрв таны хүүхэд таныг одоо огт шилэн юм шиг ингээд хардаггүй бол яах вэ гэж, тийм ээ. Одоо ингээ бурхан та хүүхэд чинь таныг харахгүй байлаа ч гэсэн таны хүүхэд учраас та тэр хүүхдийн төлөө одоо анхаарал тавьж хайр одоо инэрлээ өгч арчилж өсгөж торниулахад та хэзээ ч зогсохгүй. Яагаад бол энэ ч таны л хүүхэд. Тэгтэл тэр хүүхэд чинь таныг ерөөсөө ингээд шилэн юм шиг ингээд огт хардаггүй, мэддэггүй, тантай нэг ч үг сольдөггүй. Тэгснээ бүр өөр хүнийг очиод энэ хүн миний ээж, энэ хүн миний аав гэд тэрврээд хайрлаад явахыг харах нь таны сэтгэлд ямар байх вэ, тийм ээ? Таны сэтгэлийг маш гүнзгий гонсойлгоно. Тэгвэл одоо бид нар бурханд итгэх хүртлээр бид нар ерөөсөө яг бурханы өмнө тэгж амьдарч байсан л гэсэн үг. Тийм ээ? Бурхан бид нартай 24 цаг хамт байдаг. Бурхан бидний амьдралыг гарын алган дээр авч явдаг. Бурхан биднийг хайрлаж, инэрч, асарч, муу мухай бүхнээс хамгаалдаг. Бурхан бидний хэрэгтэй бүхнээр хангадаг. Гэтэл хүмүүс бид нар Бурханыг бурхан гэж хардаггүй, тийм ээ? Бурханд талархлаа илэрхийлдэггүй, Бурхантай ярилцдаггүй, харилцдаггүй, тийм ээ? Тэгэхээр одоо энэ ертөнцийн амьдарч байгаа бүх хүмүүс яг ингэж амьдарч байгаа. Тэгээд итгэгч хүмүүс гэж одоо хэнийг хэлж байгаа юм бэ гэвэл таны тэр одоо 2 3 настай хүүхэд нэг өдөр ингээд таныг хараад баярлаа аваа, тийм ээ? Эсвэл баярлаа ээжээгээ таныг тэрврээд авахад танд ямар байх вэ, тийм ээ? Тэгэхээр энэ бол одоо бурханд итгэсэн хүмүүс гэдэг бид нар бол одоо бурханыг бурхан гэж хардаг. Тэр биднийг инрээд, асраад, арчлаад, муу мухагаас хамгаалаад, хангаад явж байгаа бурханыг энэ бурхан бол миний одоо эцэг юм аа, миний тэнгэрлэг эцэг. Тэгээд энэ бурхан намайг ингэж авч явж байгаа гэдгийг хардаг, мэддэг. Тэгээд тэр бурхантай харилцдаг байна гэдэг нь энэ бол нөгөө бурханы worship хийх буюу бишрэн хүндэлж байгаа хэлбэр юм аа. Тэгэхээр үүнд л бид нар энэ бол ерөөсөө бидний одоо байнга хийх ёстой зүйл юм аа гэж суралцж байгаа, тийм ээ. Тэгээд бид нар одоо сүмд явдаг, бурханд залбирдаг, Библи уншдаг, тийм ээ. Одоо ингээд зөндөө зүйл хийдэг. Тэгээ яагаад энэ бүгдийг хийгээд байд юм бэ гэхлээр
Хэрвээ би одоо ингээд өөрөө ухамсартай сонголт хийж бурхантай харилцахгүй юм бол би зүгээр л өөрийнхөө одоо ингээд нөгөө төрлөх хүний одоо нэгс өдөр махан биенийхээ дагуу амьдрах юм бол миний махан бие буюу миний төрлөх хүн бол бурхантай харилцах харилцааг ирж хайдаг. Бид нар яадаг вэ гэвэл ерөөсөө л бидний одоо энэ төрлөх хүний одоо энэ Библиэлд өгүүлсэн дэр махан биеийн төрлөх хандлага бол ямар хандлагатай байдгийг гэхлээр биднэрт одоо ингээд хүндүүр таагүй зүйлсээс бид нар зүхтаа бид нар таатай амар тайван зүйлсийн хойноос хөөцөлдөн тэгээд бидний амьдралд одоо яаралтай тулгамдсан зүйлсүүдийн бид нар реакт хийдэг. Тэгээд нэг мэдхлээр энэ ертөнцийн амьдралын одоо эргүүлгэнд ороод ерөөсөө аж амьдралаа хөөцөлдөөл давхаад байдаг. Ерөөсөө тэр бурхан хаанч байгаа юм, хинч байгаа юм, бүү мүү байгаа мó байхгүй мó бүү мэд болоод явцдаг. Тэгэл энэ ч ажил тэр ч одоо энд ч нэг тулгарсан асуудал байгаа, тэнд ч нэг уулзалт байгаа, энийг хийхгүй болохгүй, тэрийг амжуулахгүй болохгүй гэдэл амьдрал дондор одоо ингээд сэлэм эргүүлээд давхаад орчдөг. Тэгээд яагаад бид нар Крист хүмүүс сүмд явдаг? Яагаад Библи уншдаг? Яагаад залбирдیں гэдэг маань бид нар өөрсдийн махан биений тэр одоо энэ ертөнцийн эргүүлгэнээс өөрсдөө ухамсартайгаар татаж зогсоогоод ухамсартайгаар өөрийн бодол санааг бурхантай харилцах тэр ухамсартай сонголтыг шийдвэр гаргаж байгаа л хэлбэр юм аа. Тийм ээ? Библи уншин, сүмд явна, залбирна гэдэг бол энэ бүх зүйлсээр дамжуулан бид нар бурхантай харилцах харилцаан дээр өөрийн зүрх сэтгэл, оюун санааг ухамсартайгаар тэр зүг рүү чиглүүлж төвлөрүүлж байгаа хэрэг. Тийм ээ? Тэгвэл одоо өөрөөр хэлбэл бидний энэ одоо бурхныг бурхан гэж хараад бурхантай харилцах харилцааг маань одоо англиар бол worship тэгээд монголоор бидний орчуулснаар бол бишрэн хүндлэх. Бурханыг хэрхэн бишрэн хүндлэх вэ гэдэгт суралцж байгаа. Тэгээд бид нар өнөөдөр энэ 10 дугаар бүлэг дээр юу гэж суралцж байгаа вэ? За энэ тэгвэл бурхныг бишрэн хүндлэхүүн амин сүнс нь ер нь юу юм бэ гэж, тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ дээр юу гэж үзэж байна гэвэл ерөөсөө чи өөрийгөө бурханд бүрэн өргөж бурхны өмнө одоо бууж өгч өөрийгөө 100 өргөн гэдэг болвол ерөөсөө бурхныг бишрэн хүндлэхүүн амин сүнс юм а гэж, тийм ээ. За одоо ингэ тийм ээ, бид нөгөө нэг 2 3 настай хүүхдийнхаа жишээн дээр буцаад очие. За тийм ээ. За тэр 2 3 настай хүүхэд одоо 2 3 настай хүүхэд бол одоо хийж чадах юм угаасаа бага шүү дээ. Мэдэх юмч маш бага. Тийм ээ. Чадах чадварч маш бага. Бие дагаад амьдрах чадваргүй, өөрийгөө муу мухаас хамгаалах чадваргүй, өөрийгөө тижээх чадваргүй. Тийм ээ. За тэгвэл одоо бид нар бол ерөөсө бурхны өмнө яг тэр 2 3 настай хүүхдийн л хэмжээнд л байдаг гэсэн үг. Тийм ээ. Бид нар яг өөрсдөө харахтаа би ийм юм хийж чадж байгаа, би айгүй мундаг, би бие даасан, би одоо хэнийч гар харахгүй, би ийм чадвартай гэж бид нар өөрсдөө хардаг. Гэхдээ тэр бүгдийг яг энэ ертөнцийн амьдралд хэрэгтэй тэр одоо шаардлагыг харвал бас бурхны чадвартай харьцуулах юм бол үнэндээ бол биднийх бол ерөөсөө 2 3 настай хүүхдийн хэмжээнд л байдаг гэсэн үг. Тэгвэл одоо энэ хүүхэд, энэ 2 3 настай хүүхэд өөрийгөө асраад, инрээд, хараад, хамгаалаад ингээд амьдрал өгөөд аваад явж байгаа эхийг харсан бол энэ хүүхдийн амьдрах хамгийн зөв зам бол юу байх вэ? Ерөөсөө өөрийн бодлыг хаахгүй зөвхөн эцэг эхээсээ л асууж эцэг эхийн хэлсэн үгийг дагаж амьдрах нь л 2 3 настай хүүхдийн амьдралын хамгийн зөв зам юм. Тийм ээ? Тэгэхээр яг үүнийг л хэлж байгаа. Бид нар бурхныг worship хийн гэх юм бол, бид нар бурхныг бишрэн дээдлийг гэх юм бол бид нар өөрсдөө бурханд өргөж, бид өөрсдийн одоо замаар явах гэсэн энэ хүсэл, эрмэлзэл, энэ өөрсдийн оролдлогоосоо бид нар бууж өгөх хэрэгтэй юм аа. Бид нар ерөөсөө өнөөдөр таны өмнө амьдралд өчнөө асуудал тохиолдсон байгаа. Таны өмнө хийж гүйцэтгэх зөндөө зүйлс байгаа.
Тэгээд та бас тэр дунд өөрөө баахан төлөвлөгөө гаргачихсан. Өөрөө баахан одоо хүсэл мөрөөдлийн ийм одоо нэг зүг чиг гаргачихсан. Тэрнийхээ хойноос л хөөцөлдөөд явж байгаа. За өнгөрсөн амьдралын туршлага юу харуулдаг вэ гэвэл таны миний амьдралдаа тавьсан хүсэл төлөвлөгөө тэр болгон биелдэггүй. Тийм ээ? Бид нар үүнийг мэднэ ерөөсөө. Одоо ингээд л одоо энэ бичиг баримтыг аваад ингээд ийм бизнес нэгээд ингээд л одоо мөнгө хийгээд далаад өгнө гэдэг төлөвлөгөө, хүсэл төлөвлөгөө бидний сэтгэл дандаа явдаг. Гэсэн ч тэр хүсэл төлөвлөгөө болгон ихэнхдээ биелдэггүй. Тийм ээ? Тэгэхээр өнөөдөр бол бид нар одоо бурханд бууж өгнө гэдэг маань юу хэлж байгаа юм гэхээр за миний амьдралд өнөөдөр ийм асуудал тулгарсан байна. Миний өмнө хийж гүйцэтгэх ёстой ийм зүйлсүүд тулгарсан байгаа. За тэгэхээр одоо миний өөрийн хүсэл төлөвлөгөө бол ийм байна. За тэгэхээр одоо би зогсоод за би энэ өөрийнхөө хүсэл төлөвлөгөөг хоошоо орхилоо. Тийм ээ? Одоо би бурханд бууж өгч шít. Тэгээ би за энэ нөхцөл байдал дотор бурхан намайг яг юу хий гэж байна. Яг түүнийг л хий. Бурхан намайг хаашаа залж жолоод чинь тэр замаар л явъя. Тэр бурханы намайг залж жолоод ч байгаа юм шиг байгаа зам. Тэр өгж байгаа одоо тэр дагуулж явж байгаа зүйлс нь миний сэтгэл таалагдахгүй байж болно. Тийм ээ? Миний сэтгэлд буруу мэд харагдаж болно. Тийм ээ? Би тэгээд өмнөх хичээлүүдээр ч гэсэн бас нэг одоо гэрчлэлээ би зөндөө ярьжсэн тийм ээ? Одоо ингээд би 90 онд бизнес хийх гээд одоо ингээд ерөөсөө хүнээс ингээд би $50,000 зээлээд ингээд найзуудынхаа бизнест ингээд хөрөнгө оруулсан. Тэгээд тэр хүртэл одоо манай найзууд тэр нэг $50,000-ыг авч яваад бараа зарж авчираад ингээд Монголын зах зээл дээр зархад тэр $50,000 бол ер нь тэгэл нэг дунджаар $100,000 болж исэн байхгүй. Тэгээд би одоо 90 онд $50,000-ыг $100,000 болгоод тэгээ буцааж өгчөө цаана $50,000-тай үлдэнэ гэдэг бол надад бол ерөөсөө бүр хорвоод багтахгүй баян хүн болж исэн байхгүй юу. Тэр үед одоо би гараад би тэр үед нэг Запорожц ундаг байсан. Тэгээ би одоо нэг Лада аваад ончихд нь $2-3 мянган л үнэтэй. Тэгэхээр бол би бол бүр өстэй амар баян болох гээд байгаа байхгүй юу. За энэ бол миний төлөвлөгөө. Тийм ээ? Би одоо энэ бол миний одоо амьдралдаа нэг төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу явж штэ. Би одоо өөрийн бодлоор, өөрийн хүслээр ингээд төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу явж. Тэгээ миний харж байгаагаар бол энэ бол надад амар хэрэгтэй. Тийм ээ? Энэ мөнгө надад амар хэрэгтэй. Би ингээд аягүй гой машинтай болно, тийм ээ? За ингээд явтал яг бодит амьдрал дээр юу болсон бэ гэвэл манай найз тэр одоо миний $50,000 тэг өөрсдийнх нь бараг $200 гараад мянган бүгдийг нь авчиад бүх мөнгө алдчихсан. За ингээд ерөөсөө юу нөгөө нэг маргааш би баян болоод алаад өгнө гэж бодож исэн хүн чинь бүр ингээд дампуурдлын одоо юу руу яваад орчиж байгаа байхгүй юу би. Тэр үедээ бол би одоо ингээд бурхан дандаад л залбираад л гуугаад л бурханд гомдоод л тийм ээ. Та одоо ингээд танд итгэдэггүй одоо энэнд ийм их мөнгө өгчөөд намайг нэг ингээд би таны харьяат биш юм уу? Би таны албад биш юм уу? Та надад хайртай гэсэн яасан? Та намайг харж үзнэ гэсэн яасан? Энэ итгэдэггүй хүмүүст ийм их юм өгчөөд намайг болохоор ингэж байгаа мó гээл тийм ээ. Тэр үед хэцүү байсан тий. Одоо ингээд тэгээд явсаар байгаа. Өнөөдөр юм уу ингээд би олон жилийн дараа би эргэж хараад тэгээ би юу ойлгосон гэхэлэр тэр бүтээгүүн болсон байна. Би 90 онд би $50,000 болсон бол би бурханаас үнэхээр холдох байсан. Би тэрийг бол бүр яг одоо ингээд яг бодиттой харж байгаа байхгүй. Би ерөөсөө тэр үед би тэр мөнгийг авах хүсэл тэр мөнгийг олоход ерөөсөө миний зүрхэнд байсан хүсэл юу вэ гэвэл би нэг сайхан машин унаад ингэж бардамнаа ингэж гайхуулна ингэж надад хүмүүс атаархандаа гэдг л миний зүрхэнд байсан нууцхан хүсэл байхгүй. Тийм ээ. Би ерөөсөө тэгэхэд идэх хоол өмсөх хувцаар одоо орох оронгүй биш тийм ээ. Бүх юм надад байсан. Зөвхөн би илүү баян л болмоор байсан. Илүү баян болох гэж байгаа шалтгаан нь юу байсан гэхэлэр ерөөсөө бардамнах, гайхуулах,
би хэн гэдгээ нэг хүмүүст харуулна да. Тийм ээ. Тэгээ одоо ингээд амьдраад явхлаар чинь зарим хүн намайг доошоо хийдсэн юм шиг, зарим хүн намайг басамжлаад ч байгаа юм шиг, зарим хүн дээрлэхэд ч байгаа юм шиг эдгээр ингээд нэг тим юм дундор явдаг шүү дээ бид нар. За тэгээд нөгөө бүх хүнээ бодож зааш тэднэрт би нэг хэвээр харуулнаа. Наана бол ингээд аюу гоё юм ярьж байгаа шүү дээ. Яг зүрхний гүнд миний цаана нэг жижигхэн хорон ган зүрх суудсан тийм ээ. Ингээд хэвээр би харуулнаа та нар намайг харнаа гэд. Ийм л бодол байсан. Тэгээд тэр үедээ одоо ингээд би яасан байна тийм ээ. Хов хүнийд би өөрийн төлөвлөгөө гаргасан. Түүнийхээ дагуу би үйлдэл хийсэн. Тэгээд тэр маань ингээд дампуураад унтсан. Тэгээ би одоо тэрнээс болж би бурханд гомдсон тийм ээ. Оо яасан бэ? Миний төлөвлөгөөг биелүүлж өгсөнгүй. Би өөрөө гаргасан төлөвлөгөө шүү дээ. Бурхан надад өгөөгүй төлөвлөгөө. Тийм ээ. Би өөрөө л гаргасан. Тэг би өөрөө төлөвлөгөө гаргангууд за энийг ч бурхан бат дэмжиж байгаа. Би өөрөө л төлөвлөгөөг барьж очиж бурханд хүчээр тулгаж байгаа байхгүй. Энэ нэг арын дааш шүү дээ. Тэгээ бүтэхгүй болохоор би бурханд гомдож байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл эцсийн үр дүнд одоо ингээ бурхан надад тэр бүгдийг зөвшөөрсөнгүй шүү дээ. Бүтсэнгүй. Одоо миний өөрийн хүсэл төлөвлөгөө ерөөсөө ингээд бүр нураад унлаа. Тийм ээ. Тэгээд тэр үедээ би ингээ баахан хямраад явсан ч гэсэн өнөөдөр эргээд харахад би ердөө 5-10 жил ундраа бэргэж хараад за ер нь би өстой тэр үед тэр мөнгөтэй болсон бол би бурханаас үнэхээр холдох байсан. Би яг буруу замаар явах байсан. Ерөөсөө би бурхныг бол ерөөсөө миний хүслийг биелүүлж өгдөг нэг ийм л нэг хэрэгсэл болгож л ашиглах гэсэн. Би үнэхээр одоо жинхнээсээ бурхан талархсан, жинхнээсээ бурхныг бишрэн дээдэлсэн тийм хандлага надад байгаагүй. Тийм ээ? За ийм зүйлс одоо ингээд миний амьдралын туршлага бол надад ингээд харуулж байна. Тийм ээ? Өнөөдөр ч гэсэн миний амьдралын өмнө асуудал байгаа. Өнөөдөр ч гэсэн миний өмнө хийх ёстой зүйл байгаа. Өнөөдөр ч гэсэн миний амьдралдаа шийдэх ёстой асуудал байж байгаа. Тэгвэл одоо би бурханд хэрэг би бууж өгсөн бол одоо би ингээд бурханыг үнэхээр одоо ингээд бишрэн дээдэлдэг болсон бол энэ тохиолдолд би яаж хандах ёстой вэ гэдэг асуултанд одоо би үнэхээр бууж өгсөн хүн бол яах ёстой юм те одоо ингээд миний уртлах шиг би өөрийн гэсэн төлөвлөгөө гаргаад би өөрийн гэсэн нэг одоо шийдэл болоод те өөрийн замаар алхаж явах ш би өнөөдөр зогсоод за байж би уг нь ингэчмээр байна. Энийг ингээ бүтээчүүл ингэчүүл мөн гоёо гэдэг чинь миний зүрх сэтгэл зөндөө олон хүсэл байна. Зөндөө олон мөрөөдөл байна. Зөндөө олон одоо ингэчүүлэл өстой гоё доо гэдэг ингээ байж ятсан ийм хүслүүд миний зүрхэнд байна. Тийм ээ? Тэгээд хэрв одоо өнгөрсөн амьдралын туршлага надад ямар нэг заасан бол би зогсоод за энэ хүслүүд бол миний махан биеийн хүсэл юм аа. Энэ ерөөсөө дандаа зөв энэ бол ер нь нэлээд нь алдаатай байгаа. Тийм ээ? Тэгэхээр би өнөөдөр бурханд бууж өгсөн хүн бол зогсоод яах вэ гэхэлэр за байж. Эндээс би өөрийн хүслүүд тэр өөрийн одоо нэг ингэчимсэн тэгчимсэн гэдэг бодлоо бууж өгч хоош нь орхиод бурхан яг эндээс надаас юу хүсэж байгаа вэ? Бурхан намайг хаашаа алах гэж. Бурхан миний өмнө ямар үүд хаалга нээж өгч. Тийм ээ? Тэр нь одоо яг нөгөө нэг миний одоо бизнесийг гэсэн оролдого нураад унж байгаа шиг надад таалагдахгүй байж болно шүү дээ. Миний бодлоор бол би баяжчмаар байдаг. Тэгтэл миний намайг өнөөдөр бурхан яв гэж зааж өгöd байгаа зам нь намайг баяжуулах биш бүр хоосруулчмаар зам шиг надад харагдчихэж болно шүү дээ. Энэ тохиолдолд би одоо ингээд нөгөө нэг өөрийн хүслийг биш бурхан ийшээ өгж байгаа учраас бурханыг дагнаа гэдэг шийдвэр гаргаж байгаа маань л бурханыг намайг яг жинхнээсээ бурханыг миний бишрэн дээдэлж байгаа эсхийг л харуулдаг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр чи жинхнээсээ л бурханыг бишрэн дээдэлдэг юм бол өөрийн хүслийг биш бурханы хүслийг хайж бурханы хүсэлд өөрийгөө тавьж өгж бурханы хүслийг л дагж байгаа маань бидний бурханыг бишрэн дээдэлж байгаагийн амин сүнс юм ба. Тийм ээ? За тэгэхээр бид нар одоо хэлсэн юм аа бид бурханд өөрсдийгөө бүрэн дүүрэн өгөхөд саад болдог 3 том садаа байдаг гэсэн. Нэгдүгээрт айдас, хоёрдугаарт бардам сэтгэл, гуравдугаарт төөрөгдөл гэсэн ийм одоо 3 садаа байна гэсэн. За бид нар
Нэгдүгüүрх нь өнгөрсөн 7 хоногт үзсэн тийм ээ. Одоо айдас ямар айдас байдаг вэ гэхлээр за би одоо ингээ өөрийнхөө хүслийг орхиод өөрийнхөө бүх бодлоор миний бодлоор ийшээс айгүй гоё ингээд нэг гоё гаргалгаа байна. Айгүй гоё дардан зам байна. Яг энэ миний замаар явчвал ёстой гоё болчмоор юм шиг харагдаад байна. Надад тэгж мэдрэгдээд байна. Бүр одоо ингээд ингэчмээр л байна да гэсэн нэг бодол байна. Тэгснээ одоо бид нар яах гэж байгаа вэ? За байж миний өөрийн бодлуудыг хоош тавина. Бурхан намайг хаашаа яв гэж байна. Тэрүүгээр нь явнаа. Гэт ингэнгүүт бурхан надад одоо за үгүй ганцэргүй чи ийшээл явгаад нэг чиг рүү заагаад байна гэж бодъё. Тэгэхээр одоо хамгийн нэгдүгээрт энэ тохиолдолд бурханы үгийн дагуу явъя гэхлээр гарч болох хамгийн том асуудал юу вэ гэхлээр би бурханд яг итгэж болох уу? Тийм ээ? Бурхан яг миний арыг даах юм уу? Бурхан яг үнэндээ одоо надад хамгийн зөв сайныг өгч байгаа юу үгүй юу гэдэгт эргэлзээ байна шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр энэ тухай бид нар өнгөрсөн 7 хоногт суралцсан тийм ээ? Бид нар юу гэж үзсэн бэ гэхлээр та яг үнэндээ одоо эргэн тойрныхоо хүмүүс дотор ер нь амьдралдаа байгаа хүмүүсээс хүнд итгэх вэ? Өөрийнхөө ээж юм уу аавд л итгэх нь. Тийм ээ? Яагаад гэвэл таны ээж юм уу аав эсвэл таныг өсгсөн бол одоо эмээ өвөө хэн таныг өсгсөн, хэн танд хамгийн хайртай юм? Тэр хүнд л хүн итгэдэг. Яагаад гэвэл энэ хүн надад хайртай юм чинь энэ хүн надад хамгийн зөв сайныг л хүсэж байгаа. Энэ хүн одоо ингээд надад хайртай юм чинь надад мууг үлдэхгүй гэдэг итгэлд байж ижил хүн одоо тэр хүнд итгэдэг. Тийм ээ? Тэгэхээр одоо бид нар бурханд итгэхийн тулд та одоо өнөөдөр маргаашийн амьдралыг бурханд итгэхийн тулд одоо ингээд за бурхан намайг өнгөрсөн амьдралын туршид намайг хизээч орхиогүй, хизээч намайг одоо ганцаарн гэмэн хаяагүй, хизээч намайг одоо ингээд хамгийн муу муухай зүйл дунд хөтлж авчираагүй. Тийм ээ? Энэ өнгөрсөн амьдралынхаа одоо бурхантай амьдарсан амьдралаа эргэж харвал та маргааш бурханд итгэж болох юм байна гэдгийг мэднэ. Би одоо өөрийнхөө амьдралын ингээд гэрчлэлүүдийг ярьж шít. Өнгөрсөн 7 хоногт би анх яаж бурханд итгэсэн гэрчлэлээ ярьсан те. Өнөөдөр ч гэсэн би одоо ингээд би өөрийн бодлоор шийдвэр гаргаад тэр маань одоо ингээд бүтлгүүтгэхэд би бурханыг буруутгаж байлаа. Гэхдээ яг ингээд амьдрал дээр яваад харахад тэр миний нүдээр миний дургүй байсан тэр бүтлгүүдл болвол яг үнэндээ надад сайн байсан байна. Намайг бурхан баян болгоогүй. Гэхдээ бурхан намайг өөртөө ойртуулсан. Тийм ээ? Өнөөдөр ч гэсэн одоо ингээл би бол нэг яг л дээр үеих шиг бас нэг газар очиод гаццсан сууж л байгаа хүн байхгүй ер нь. Одоо ингээд өчнөө юм хийх гэж оролдоод нэг ч бүтэхгүй ингээл тэгээд би одоо ингээл өнөөдөр ингээд сүүлийн хэдэн жилийн амьдралаа эргэж хараад би юу харж байгааг бол за ер нь бол одоо аж амьдралын үүднээс харвал тийм сайхан гялалцсан сайхан аж амьдрал байхгүй байна надаа. Гэхдээ нөгөө талаас нь харвал би бурхантай хизээч ойртож байгаагүйгээр ойртож байна. Энэ одоо энэ ачааг үүрж байгаагаас болж тийм ээ. Тэгээд би урд өмнө хизээч бурханд бууж өгж байгаагүйгээр бууж өгж байна. Тийм ээ. Би одоо бол ер нь миний одоо хүн болгонд янз бүрийн айш байдаг. Миний ер нь хамгийн том асуудал бол ер нь миний бардам зам байдаг. Би дандаа л ер нь би л ухаантай шүү, би л чадна шүү, би ер нь энэний учрыг олчихно, би энийг шийдэж чадчихна гэдэг ийм импульс бол надад ерөөсөй байнга орж ирдэг. Тэгээд би явж өнөөдөр би юу харж байгаа гэхэлэр за би ер нь заавал тийм мундаг амжилт олоод л тасраад л тийм ээ одоо ингээд хүн амьтдыг шөтүүлж бишрүүлээд байхгүй. Ерөөсөө л энэ чигээрээ явж байгаад миний амьдрал ингээд дууссан ч гэсэн энэ маань ч гэсэн гүнзгий утга учиртай юм байна. Би ерөөсөө тэр заавал мундаг амжилттай болоод тасраад одоо ингээд ерөөсөө ингээд түмний өмнө гараад л тийм ээ тодроод л байх шаардлагачгүй л юм байна. Өөр энэгээрээ байсан ч гэсэн энэ маань надад хангалттай амьдрал юм байна гэдгийг олон жил одоо ингээд нэг ийм нэг тайван биш дандаа л нэг юмнаас соцрох гэж байгаа юм шиг заавал нэг юм амжуулах хэрэгтэй юм шиг заавал нэг оргилдол гарах хэрэгтэй юм шиг ингэж чичирч амьдрсан амьдралынхаа
олон жил ингээд ихэнх амьдралаа би тэгж өнгөрөөсөн байгаа байхгүй. Би өнөөдөр эргэж хараад энэ зүгээр юм байна. Өнөөдөр миний байгаа байдал зөв, өнөөдөр миний амьдарч байгаа амьдрал ч зүгээр, тийм ээ? Энэ нь сайн юм байна гэдгийг одоо ингээд арай гэж л нэг юм одоо л нэг жоохон ингээд нэг ойлгож байна, тийм ээ? Тэгэхээр энэ бол яаж юм те одоо ингээд миний нүдээр харуул би одоо ингээд хүний ертөнцийн хэмжүүрээр бол би тийм сайхан амьдралаар амьдрахгүй байгаа харагдчихэж болно, тийм ээ? Одоо ингээд би амар баян тарган цатгалан одоо элбэг хангалуун тийм хүн биш харагдчихэж болно, тийм ээ? Ер нь бол нэг болж л байгаа. Ер нь бол ингээд зүгээр л амьдарч байгаа. Өөрийнхөө одоо ингээд бурхантай амьдраад ингээд өнөөдөр өөрийгөө харахад би ер нь хувь хүний хувьд, итгэлийн хувьд өмнө хизээж хүрч чадаагүй тэр цэг дээрээ би хүрж байгаагаа харж байна. Тийм ээ? Би одоо ингээд эцсийн дүнд би өөрөөрөө бардамнадаг, өөрийнхөө дураар явахдаг, өөрөө л шийдэх. Энэ байдлуудаасаа би ингээд алхамаар бууж өгч байгаагаа хараад энэ л айгүй зүв байна гэдгийг ойлгож байна. Тэгэхээр үнэхээр одоо бурханд бууж өгнө, өөрийгөө тавьж өгнө гэдэг бол үнэхээр тэр бурханыг та бидний бишрэн дээдлж байгаа. Үнэхээр бурхан агуу, бурхан амьд, бурхан надад хайртай, бурхан миний агуу золиос өгсөн. Би өөрийн хүслийг биш, би яг бурханы хүслийг л дагнаа гэдэг энэ шийдвэрийг, сонголтыг хийж байгаа хэрэг юм аа. За тэгээд одоо бид нар бурханд итгэхэд бид нарт одоо бурханд өөрийгөө бууж өгч, тийм ээ, тавьж өгөхөд садаа болдог хоёр дахь одоо том саадыг унших гэж байна. За сонсороо, тийм ээ. Өөрсдийн хязгаарлагдмалыг хүлээн зөвшөөрөх. Бүрэн бууж өгөхөд саад болдог хоёр дахь саад бол бидний бардам зан. Бид өөрсдөө бурханы бүтээл бөгөөд бүхнийг удирдах захирч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Эхлэл 3:5. Чи бурхан шиг болно. Энэ бол хүн төрөлхтний хамгийн эртний гим нүгэлд хүргэсэн хорхоосол. Энэхүү өөрөө л бүхнийг жолоодан захирах гэсэн хүсэл тэмүүлэл маань бидний өнөөгийн амьдралд хамгийн их стресс бухимдлыг үүсгэдэг. Амьдрал бол тэмцэл. Гэхдээ ихэнх хүмүүсийн ойлгодоггүй нэг зүйл бол бидний тэмцэл Яаков шиг яг үнэндээ бурхантай л тулсан тэмцэлтэй байдаг. Учир нь бид өөрсдөө л бурхан шиг байхыг хүсдэг ба харин бид яагаад ч үүнд хүрэх боломжгүй юм аа. Тоозер хэлэхдээ бидний ихэнх нь өнөөг хүртэл асуудал бэрхшээл дотор ямар нэг зүйлийг эрэлхийлсэн хിവэр урагшаа ахиж өгөхгүй байгаагийн шалтгаан нь бид өөрсдийг үнэндээ хүч чадлаггүй гэдгээ мэдэж зөвшөөрөөгүй байгаагаас юм аа. Бид амьдралаа захиран тушаахыг ирмэлзсээр бидний дотор хийх бурханы ажлуудад саад болсоор байдаг гэжээ. Бид бол бурхан биш ба хизээж түүн шиг болохгүй юм. Бид зүгээр л хүмүүс шүү дээ. Харин бид бурхан байхыг оролдож эхлэхдээ л яг бас тэгж хүссэн сатан шиг байдалд хүрдэг. Хүмүүс өөрсдөө ердөө л хүн шүү гэдгийг ухаанаараа ойлгодог хэдий ч харин зүрх сэтгэлээрээ зөвшөөрч чаддгүй. Бид өөрсдөө хязгаарлагдмал, өчөөхөн сул гэдгээ мэдрэн ойлгох үед ихэд тухгүйтэн уурлан бачимддаг. Бид өөрсдийн байгаагаас илүү өндөр, илүү ухаалаг, илүү хүчрхэг, илүү авиас чадвартай, илүү үзэсгэлэнтэй, эсвэл илүү баян болохыг хүсдэг. Өөрөөр хэлбэл бид бүхнийг эзэмдэж бүгдийг л хийхийг хүсдэг бөгөөд тэр бүхэн биелэхгүй болохоор бухимддаг. Тэгээд бурхан бидэнд байхгүй зүйлийг бусдад өгснийг анзаарах үедээ хордон атаархаж өөрийгөө өрөвдөж эхэлдэг гэж. За бидний бурханд ер нь ингээд өөрийгөө тавиад бүрэн бууж өгөөд бурханыг ингэж бишрэн дээдлэхэд садаа болдог бидний хоёр дахь хамгийн том садаа бол юу вэ гэвэл бидний бардам зан юм аа. За энэ бидний бардам зан бол ер нь одоо ингээд бидний мөн төрхөөс үүсэлтэй юм, тийм ээ? Одоо хүний мөн төрх бол юу хүсдэг вэ гэвэл би өөрөө л ямар нэг зүйлийг удирддаг, жолооддаг. Би өөрөө нөлөөлөөд ямар нэг зүйлийг хийж бүтээдэг. Ийм л байхыг хүсдэг.
бид нар ийм зүйлийг хийж чадчих юм бол энэ үедээ бид нар хамгийн их баяр хөөртэй аз жаргалтай байдаг. Тийм учраас хүмүүс бид нар ерөөсөө аль болох одоо ямар нэг зүйлийг одоо ингээд бий болгож бүтээж, ямар нэг ажил төрлийг бүтээж, ямар нэг зүйлийг хийж чадаж байна гэж өөрийгөө мэдрэхийг өөрийн ухамсаргүйгээр ирмэлзэн хөөцөлддөг. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингэж аливааг контролдох гэсэн, аливааг би өөрөө л залж жолоодох гэсэн энэ хүсэл, энэ төрлөх хандлага бол бидний хүний мөн төрхийн төрлөх хандлагуудын нэг юм аа. Тийм ээ. За өмнө нь бол одоо ингээд бид нар энэ бол айгүй муухай, энэ одоо ингээд энэ бол айгүй муухай зан бардан байх чи айгүй муухай. Тэгээд л ингээд юм болгоныг залж жолоодох гэж оролдох чинь маанаг. Хүн тэнэг болохоор л ингэж байгаа чи айгүй муухай их одоо эго томтой учраас л ингэж байгаа эдэр гэж ингэж бид нар хандах гэдэг. Гэхдээ яг үнэндээ бол тийм биш ээ. Яг үнэндээ бол бид нар таны одоо ингээ өөрийгөө хамгийн их амьд, хамгийн их баяр хөөртэй, өөрийгөө хамгийн их одоо бусдад хэрэгтэй гэж мэдэрдэг зүйл цаг чинь юу байдаг вэ гэвэл та өөрөө ямар нэг зүйлийг хийж чадаж байвал, бүтээж чадаж байвал, та бусд хүмүүст нөлөөлж чадаж байвал тэгээд та өөрөө ингээд би нэг энэ зүйлийг ингээд өөрөө хийж бүтээгээд байна гэдгийг мэдрэх үедээ хүн хамгийн аз жаргалтай одоо өөртөө аюу сэтгэл хангалуун болдог. Тэгэхээр энэ бол одоо хүний үндсэн мөн төрх юм аа. За мэдээж одоо энэ бүгдийг хийж чаддаг байх нь сайхан. Тэгээ хизээд энэ маань одоо бидний бардам зангийн суур болчт юм бэ гэхлээр одоо яг нөгөө 2 3 настай хүүхдийн төвшин рүү очил 2 3 настай хүүхэд өөрөө гутлаа өмсөөд, өөрөө хувцас өмсөөд, өөрөө одоо халдвагдаад хоолоо идээд эсвэл өөрөө тоглоомоо гаргаж ирээд тоглож явах үедээ тэр хүүхэд маш их баяртай байдаг. Ягаад гэвэл тэр хүүхэд өөрөө нэг юм хийж чадаад байна штэ. Бусдаас хамааралтай биш. Би өөрөө чадаад байна гэдгийг мэдрэх нь одоо хүний мөн төрөх тийм үү? Тэгвэл тэр хүүхэд тодорхой хэмжээнд тодорхой зүйлс хийж чадж байгааг бол чадж байна. Тэгээд энэ нь сайн байна уу? Сайн байна. Тэр хүүхэд ч гэсэн өөрөө одоо тэрийг чадж байгаадаа одоо баяр хөөртэй байна штэ. Юун дээр бид нар одоо халдаа гаргаад байдیں۔ Гэхлээр бидний тэр хүүхдийн хийж чадж байгаа зүйл болвол одоо 100% юмтай харьцуулбал бид нар маш жоохон зүйлийг л хийж чадж байгаа шүү. 2 3 настай хүүхэд тийм үү? 100% юмтай харьцуулах юм бол одоо нэг 2 3 4 5% төвшөнд зүйлсүүдийг хийж чадж байгаа. Үүнийг мартдаг. Хүмүүс бид нар одоо ингээд нэг юм жоохон юм хийж бүтээж чадчих штэ. Тэгэхээр биднэрт хизээд одоо энэ хийж чадж байгаа зүйл маань одоо ингээд 100% юмны би ердөө 2 3 4 5%-ийг л хийж чадж байгаа шүү гэдгийгээ санаж байх ёстой юм аа. Өөрөөр хэлбэл бид нар хязгаарлагдмал гэдгийгээ бид нар мэдж хүлээн зөвшөөрөх ёстой. Хизээд энэ маань бардам зам болж ийн гэхлээр жоохон юм чадангуудаа би ер нь бүгдийг чадах юм шиг. Хэрвээ би энэ зүйлийг хийж чадж байгаа бол энийг хийж чадна. Энийг ч би одоо бүтээж чадна. Би одоо ингээд энэ ертөнцийг жолоодож чадна гэсэн ийм хандлагатай болж ирдэг. Энэ бол хүний одоо эндээс ахуулаад нөгөө хүний одоо ингэж нөгөө өөрөө бие дааж юм хийх гэсэн хүсэл тэмүүлэл маань нүгэл болж ховроод байгаа. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо яг миний төрөвчих шиг ерөөсөө ингээд би тийм ээ надад тодорхой хэмжээнд одоо хүн юм чинь хоёр хийж чадж байгаа зүйлс байгаа шүү дээ. Би нэг тодорхой асуудал шийдэж чадна, тодорхой тийм ээ. Гэхдээ миний хийж чадж байгаа зүйлс бол тэр 100% юмны дэргэд харьцуулах юм бол маш жоохон шүү гэдгийг л би дандаа санаж явах хэрэгтэй. Би тэг андуурч эхэлдэг. Тэг би одоо андуураад яаж юм тийм ээ? Би одоо ингээд за би эндээс мөнгө зээлээд энэ бизнест оруулаад энэ мөнгө тэд болно. Тэгэл манай эхнэр тэр үед ингээд яана бүтгэл бүтнэ. Ална. Тэг ингээд би бол бүр амар тэгж бардам хилдэг. Тэгэхээр ингээл манай эхнэр надаа ингээл чист амар би чамайг ингэж хэлэхээр хайгаад байдаг. Юуг найдын ингээл те. Өөрөөр хэлбэл би нэг жоохон юм хийж чадж байгаагаа маш том юм хийж чадчихээн гэж андуураад
Тэгээд нэгэнд би ийм ухаантай, нэгэнд би ийм одоо сүрхий ингээд шийдэл учрыг нь олж чадаад байгаа юм чинь бүр л одоо ингээд бүр их том юмыг чаднаа гэж андуурч байгаа хандлага маань л бидний бардам зан юм аа. За тэгээ бидний бардам зам бол бүр дэмддгээ. За одоо та нар өөрсдөө би их битэн бардам биш ээ. Би гайгүй энэ ганцрог ах чинь харин их талцаар нөхрөөгөө бодож байгаа байх. За та биднэрт хэр бардам зам байдгийг одоо ингээд харъя, тийм ээ. За та айлын эхнэр байна. Эсвэл та айлын нөхөр байна, тийм ээ. За та эхнэрийг эсвэл нөхрийг хүүхдүүдийг өөрийн бодлоор байлгах гэж оролддгоо. Тийм ээ. За энэ бол бардам зан. Энэ бол нөгөө бидний одоо нөгөө бурхны оронд байж юмсуудыг захиран жолоодох гэсэн энэ хүсэл тэмүүлэл, энэ оролдлогууд юм. За эрэгтэй хүмүүс бол одоо ингээд нөгөө эхнэр хүүхдээ загнан, зандарн, заримдаа барьж аваад зодж жогоод ингээд эрхэндээ оруулах гэж хичээдэг. Эмэгтэй хүн бол мэдээж одоо зодож нүдэж байж чадахгүй юм чинь өөр аргаар одоо нөхрийг захирч жолоодох гэж оролддог, тийм ээ. Ичээн чи айгу мяаштай гэж мэдрүүлэн, тийм ээ. Эсвэл одоо ингээд тунирхан, эсвэл дугархаа болно, эсвэл бас зарим зүйлсүүдээр одоо ингээд боож хаана тэгж яагаад нөхрийг өөрийнхөө хүслийн дагуу хөдлөх гэдэг. Тийм ээ. Тэгэхээр нэг талаас бид нар өөрсдөө ямар нэг зүйлийг хийж бүтээж энэ хүсэл болвол энэ одоо жоохон ч гэсэн байгаа чадвар болвол угаасаа хүний мөн төрөх юм аа. Энэ одоо бүх юм чинь хоёр талтай байж та. Тэр нөгөө талын сөрөг тал нь юу болж гарч ирдэг гэхлээр бид нар ерөөсөө бүх зүйлүүдийг л сахир жолоодох гэдэг. Бид нар амьдралынхаа төлөвлөгөөг одоо яг над шиг тийм ээ. Би одоо ингээд амьдралынхаа төлөвлөгөөг би өөрөө гаргадаг. Харин төлөвлөгөөгөө барьж очоод тэр төлөвлөгөөгөө бүтээхэд бурхныг захирах гэж оролдож эхэлдэг. Тэгээ ерөөсөө одоо ингээд янз бүрийн тийм одоо христианити дотор ч гэсэн ийм өчнөө хөдөлгөөнүүд бий болдог. Тэгээд одоо ерөөсөө бурханд ингэж залбирвал одоо бурхан бүтээж өгд юм байна лээ. Ерөөсөө ингэж хандвал бурхан бүтээж өгдөг юм байна лээ. Тийм ээ. Одоо бид нар ч гэсэн яг нэг зүйл сурж штэ. Бид нар яаж юм бэ? Чи бурхантай ойр бай гэвэл чи ерөөсөө өөрөө бууж өгөх ёстой, өөрийгөө өгөх ёстой юм а гэдэг үндсэн хандлага ярьж байна. Гэхдээ энэ дээр бид нар нэг зүйлийг ерөөсөө хэлэхгүй байна. Би юу гэж хэлэхгүй байна гэвэл чи ингээд өөрийгөө өргөөд бурхан бууж өгвөл тийм ээ? Бурхан баярлаж инээмсэглэдэг гэдгийг би хэлж байгаа. Ингэхдээ зэрэг бурхан сая одоо чиний төлөвлөгөөг чинь биелүүлж өгнө. Чамайг одоо ингээд нөгөө зүрхний чинь хүслүүдийг хангаж өгнө гэж бол би ерөөсөө хэлэхгүй байгаа. Яг л тэр бол худлаа. Бид нар одоо өмнөх хичээл дээр ч гэсэн ярьсан. Бурхан миний зарим залбиралыг хариулдаг, заримдаа хариулдаггүй. Ямар залбиралд хариулдаг уу гэхлээр өөрийнх нь хүслийн дагуу, өөрийнх нь төлөвлөгөөний дагуу зүйлсүүдийг би говьл бурхан зөвшөөрдөг. Өөрийн төлөвлөгөөний дагуу биш зүйлсийг говьл бурхан зөвшөөрдөггүй. Тийм ээ? Би одоо ярьсан шүү дээ. Манай хүүхдийн хүсэл болвол байшингийнхаа дээдлийн давхрыг тоглоомын дэлгүүр болгомоор байсан. Тийм ээ? Ийм хүслийг надаас манай хүүхд говьл би зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгээ яаж ч гуйсан. Одоо мацаг бариад гуугаад, уйлаад, унжаад, тунирхаад, надад дуурхаа болсон ч гэсэн би тэрнийг зөвшөөрөхгүй шүү дээ. Үгүй миний хүү наадах чи амьдралгүй байхгүй юу? Харин миний хүү сургуульд сураарай. Тэгсэн чинь манай хүүхд ирээд аава би одоо ингээд ийм ном авбал надад айгүй хэрэгтэй байна. Энийг надад өгөөч. Би дуртай юу өгнө. Тийм ээ? Өөрөөр хэлбэл яаж юм? Тэр ямар хүсэл төлөвлөл бурхан миний амьдралд ямар хүсэл төлөвлөгөөг өөрөө тавьсан байгаа. Тэрний дагуух залбирлуудыг маань бурхан сонсч биелүүлдэг. Тэрний дагуу биш өөрийн хүслээр явсан залбирлуудад бурхан хариулдаггүй. Тэрийг тэгж хариулуулдаг аргач байхгүй. Тийм ээ? Өөрөөр хэлбэл би ямар нэг аргаар бурханыг өөрийн хүслийн дагуу хөдөлгөдөг тийм арга технологиг л одоо танд амлаад байх юм бол тэр бол буруу урсгал, тэр бол буруу шашин, энэ бол хүний зохиосон зүйлс. Тийм зүйл гэж ерөөсөө байхгүй.
Бурхан бол бүхнийг чаддагч, бурхан бол агуу бурхан байхгүй. Би бол хувь хүн, би бол хязгаарлагдмал, би нүгэлтэй, би гэмтэй, миний бодож байгаа бодлууд нь ихэнх нь буруу, миний зүрхнээс хүсэж байгаа хүслүүд нь ихэнх нь буруу байдаг. Энэ буруу зөв хүслүүдэд барьж очиод тэр одоо тэнгэр газрыг бүтээсэн бурханыг би өөрийн хүслийн дагуу хөдөлгөж болгодог арга технологи, залбирал, одоо мацаг барьж залбирдаг юм уу, яадгийн тийм ээ. Ингээд байхлаар бурхан биелүүлцдэг гэдэг ийм арга технологи яриад байвал энэ бол буруу. Энэ бол хамгийн худлаа урсгал шүү. Тийм ээ. Бид нар одоо би өмнө нь зөндөө ярьжсэн. Яагаад би шарын шашинг болон бусд олон шашинг энэ худлаа шашин гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл би бурханыг зохиовол яг л тийм л бурханыг зохионо. Тийм ээ. Баяжиг гэхлээр шүтдэг бурхантай. Тэгээ баяжих нь яг үнэндээ надад сайн уу муу юу гэдэг асуудал байхгүй шүү дээ. Та буддын шашинд баяжиг гэвэл баян намсраа гэдэг бурханыг шүтдэг. Өвдөд эдгэрийг гэвэл отож манал гэдэг бурханыг шүтдэг. Өөрөөр хэлбэл ингээд таны амьдрал тохиолдох асуудал болгоны салбар болгоныг хариуцсан сайд гэдэг шиг бурхантай. Тэр бурханыг шүтээд тэр бурханд өргөл өргөөд байвал та баян болж болно, бас одоо эрүүлж болж болно. Энэ бол хүний зохиосон зүйл. Хүн л энийг хүснэ. Хүн юу хүсэж байгаа гэхээр бурханыг өөрийн хүслийн дагуу хөдлөгдөг байхыг л хүсдэг. Тийм ээ? Тэгэхээр энэ бидний одоо энэ бардам зан ингэж бусдыг жолоодж, контролдож, амьдралаа бүх зүйлсүүдийг өөрийн хүслээр байлгадаг энэ хандлага маань бардам зан гэж хэлж байгаа. Бид нар мэдээж одоо ингээд тийм ээ танд бас та өөрийгөө сайн хүн гэж бодож боллоо тийм ээ. Та бас тодорхой хэмжээний сайн хүн байгаа. Мэдээж. Гэхдээ эн чинь та 100% сайн гэсэн үг юусоо биш. Танд мэдээж тодорхой чадварууд байгаа. Тийм ээ. Гэхдээ эн чинь таны тэр чадвар 100% гэсэн үг бас биш. Та мэдээж тодорхой хэмжээнд ухаантай байгаа, тодорхой хэмжээнд зөв шийдвэр гаргаж чадж байгаа, та тодорхой хэмжээнд нөхцөл бас одоо зөв хандлагыг өөртөө бий болгож чадж байгаа юу чадж байгаа. Гэхдээ эн чинь 100% гэсэн үг биш. Хинч 100% сайн хүн биш. Хинч 100% ухаантай биш. Хинч 100% чадвартай биш. Хинч 100% чадaltaй биш. Бид нар өөрсдийн хязгаарлагдмалыг хүлээн зөвшөөрч, мэдж, алхам бүртээ үүнийг мэдж, би бол хязгаарлагдмал, бурхан хязгааргүй. Тийм учраас би өөрийн хязгаарлагдмал өөрийгөө дагаж биш, хязгаарлагдмал биш, хязгааргүй бурханыг л дагах нь надад зөв юм аа гэж харж байгаамаа л биднэрт бурханд бууж өгч байгаа хэлбэр юм аа гэсэн. Тийм ээ. Тэгэхээр одоо биднэрт хоёр зүйл суралцлаа шүү дээ. Нэгдүгээр биднэрт одоо бурханд бууж өгөөд өөрийгөө өргөхөд садаа болдог нэгдүгээр зүйл бол бидний үл итгэл юм аа. Тэгээ юунд яагаад үл итгэл байгаад байна гэхээр бурхан надад яг үнэхээр хайртай гэдэгт бид нар яг ухамсартайгаар ойлгож, ялангуяа амьдралаараа бид нар мэдэрч чадахгүй байгаа учраас бид нар бурханд өөрийгөө 100% тавьж өгч чаддаг юм аа. Хоёрдугаарх нь бидний бардам зан. Бид нар ягаад ч юм өөрийгөө би сайн хүн, мундаг хүн, ухаантай хүн, чадвартай хүн, би ер нь өөрөө л бүгдийг чадж байгаа. Би өөрөө л бүгдийг чадах ёстой. Тэгээд энэ яг нэг алтан зогсны эмгэн шиг тийм ээ эргүүлээд одоо бурхан надаа үйлчлэх ёстой. Тэгээ бурханыг өөртөө үйлчлүүлдэг, бурханаар өөрийн хүслийг биелүүлүүлдэг ийм арга технологи хайдаг. Энэ буруу хандлага биднийг бурханд өөрийгөө бүрэн дүүрэн тавьж өгөхөд садаа болд юм аа. Тэгэхээр бидний одоо энэ бардам зан энэний оронд бид нар ерөөсөө юуг ойлгох ёстой гэхээр тийм ээ тийм. Би тодорхой нөхцөлд сайн хүн мөн үү мөн. Гэхдээ нөхцөл нь бүрдвэл надаас ямар ч муу зүйл гарна. Тодорхой хэмжээнд би ухаантай байж чаддгүй чаднаа. Бас тодорхой нөхцөлд би бүр шал тэнэгч байдаг. Тодорхой нөхцөлд би зарим зүйлсийг чаднаа. Тэгсэн мөртлөө өөр нэг нөхцөлд би огт юм чадахгүй ч зүйлс байгаа. Тийм ээ. Өөрөөр хэлбэл би бол хязгаарлагдмал юм аа. Тэгээд
Миний өнөөдөр хийж чадж байгаа, миний өнөөдөр энэ одоо өөрийгөө мундаг гэж бодож байгаа бүх зүйлс бол маш жоохон юм шүү. Яг үнэндээ гэдгийг л санаж байвал бид нар одоо энэ бардам байдлаас ангижрах боломжтой юм аа л гэсэн үг. Тэрнээс ерөөсөө тэгээд юм битээ сураа, юм битээ чадаа, ерөөсөө юу ч битгий төлөвлөө, юу ч битгий хүсээ гэж байгаа юм биш. Тийм ээ? За гурав дахь биднэрт одоо бурханд өөрийгөө бууж өгч, өөрийгөө тавьж өгөхөд садаа болдог зүйл бол ер нь одоо бууж өгч, бурханд өөрийгөө өргөнө гэдгийг бид нар айгу буруугаар ойлгодог. Тийм ээ? Тэгээд яг үнэндээ одоо бурханд бууж өгч өөрийгөө тавьж өгнө гэдэг маань юу юм бэ гэдэг тухай одоо суралцъя. За бууж өгөх гэдэг нь юу гэсэн үг вэ гэж. Бурханы өмнө бууж өгөх гэдэг нь өөрийгөө үгүйсгэх. Бүх зүйл нэгэнд урьдчилан тодорхойлогдсон учраас би одоо юу ч хийх гээд хэрэггүй гэж үзэх. Эсвэл шалтгаан хэлэн залхуурахын аль нь ч биш ээжээ. Мөн энэ нь өнөөдрийн байгаа байдлыг өөрчлөх сэтгэлгүйгээр хүлээж авахыг хэлэхгүй. Харин ч энэ нь яг эсрэгээр өөрчлөх ёстой зүйлсийг өөрчлөхийн төлөө өөрийн амьдралыг золиослох, зовлон үүрхийг ч хэлж байж болно. Бурхан олонтоо өөрт нь бүрэн бууж өгч амьдралаа өргөсөн хүмүүсийг өөрийн нэрний өмнөөс тулаанд илгээдэг. Тиймээс бурхан бууж өгнө гэдэг нь булчгар бусдын аяыг дагагч хүмүүсийн хийх ажил биш ээ. Мөн энэ нь өөрөө ухаан зар шийдвэр гаргахаа болно гэсэн ч үгч биш. Учир нь бурхан танд оюун ухааныг дэмий өгөөгүй. Тэрээр хүмүүсийг өөртөө робот мэт үйлчлүүлэхийг хүсээгүй. Бурханд бууж өгнө гэдэг нь өөрийн хувь хүний шин чанарыг дарж үгүйсгэхийн нэр биш. Бурхан таны гэсэн тэр өвөрмөц зан чанарыг тань ашиглахыг хүсдэг. Бууж өгснөөр хүний хувь шинж чанар багсан буурах бус. Харин ч эсрэгээр өсөн хөгжлөнө. C.S. Lewis-ийн ажигласнаар бурханд өөрсдийн амьдралыг улам бүр өгөх тусам бид өөрсдийн жинхэнэ байх ёстой тэр төрх рүүгээ ойртдог. Учир нь бурхан биднийг бүтээсэн. Тэрээр таныг болон намайг өөр байхаар бүтээсэн. Христ рүү эргэж өөрийгөө түүнд өгөх цагаас эхлэн би хувь хүнийхээ байх ёстой жинхэнэ зан чанар төлөвийг олж авч эхэлдэг гэсэн. За тэгэхээр юу гэх нь вэ? Бид нар бурханд бууж өгнө, бурханд өөрийгөө өргөх чинь гэхэлэр за бурхан мэдж байгаа, би юу ч хийхгүй ингээл суужээ. Айгүй бол буруу юм хийгээд одоо бурханы дургу хүргээд тэгээд ганц зүргийн яриад байсан чи баахан бүтлгүй юмроо давхаад орчин. Ядаргаа зүгээр л суужээ. Тэгээд нэг бурхан ингэж байгаа л нэг миний өмнө нэг хаалга нээж өгөх байх. Ингээл суужээд л бурхан намайг нэг өөрчлөх байх. Би ер нь бол надаас бол ер нь хийгээд байх юм байхгүй юм байлээ шүү дээ. Ер нь угаасаа л бурхан л мэдээл бурхан л аваад явдсан байлээ шүү дээ гэж хандахыг хэлэхгүй гэж хэлж байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл таны амьдрал, таны үйлчлэл, таны хувь тавилан бол бурхан та хоёрын хамтын бүтээл юм аа. Тийм ээ. Одоо энийг би жишээ аваад ярил л да. За одоо ингээд та хүүхдээ сургуульд орууллаа. Та хүүхдээ нэгдүгээр ангид орууллаа. Тийм ээ. Та тэр хүүхдийг сургуульд сурах нөхцөлийг нь л хангаж өгч чадна. Яг сурахыг бол тэр хүүхд өөрөө л хийнэ. Яг түүнтэй ижилхэн. Бурхан танд өөрчлөгдөх нөхцөл байдлуудыг бас таныг тодорхой зүйлсийг хийж бүтээх нөхцөл орчныг боломжийг л бүрдүүлж өгч чадна. Таны өмнөөс тэр зүйлийг хийж чадахгүй. Хийхгүй. Таны өмнөөс тэр зүйлийг хийдэг байх юм бол энэ бол робот байна гэсэн үг. Тэгэхээр бурхан тань өнөөдөр ямар нөхцөл байдлыг өгсөн байна? Тэр нөхцөл байдлыг та олж хараад тэр нөхцөл байдлыг илүү сайн болгох нь таны бурхантай хамтарч ажиллаж амьдрах үүрэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол зүгээр л ерөөсөө ингээл ангаагаа дэмий сууж ийн гэсэн үг биш. Харин ч бид нар ухаан зарах хэрэгтэй. Бид нар хүч чадал чармайлт гаргах хэрэгтэй. Тийм ээ? Хэлж штэ. Өөрөө ухаан зар шийдвэр гаргахаа болно гэсэн үгч биш ээ. Учир нь бурхан танд оюун ухааныг дэмий өгөөгүй. Та нар одоо ингээд хамгийн анх Библиэд одоо Эден цэцэрлэгийг бүтээчээд тэгээд Адам Ева хоёрыг бурхан авчраад цэцэрлэгт авчирч тавьж байгаа. Тэгээ юу гэж хэлж байна гэхэлэр за энэ цэцэрлэгийг ингээд арчлаад аваад яваарай.
Тийм ээ. Тэгэхээр танд өнөөдөр өгсөн амьдралыг бурхан за одоо шагаа, за гэрэлтэй, за жаргал туяа, за одноо чамд би энэ амьдрал, энэ нөхцөл байдлуудыг өглөө. Энүүнийг арчлаад, өөдөнд татаад нөгөө яадаг үлээ? 1 зоос өгөөд 5 зоос өгөхлөөр 10 зоос болгодог шүү дээ. Тэгэхээр сайн байна миний итгэмж зарц гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өгцөн зүйлсүүдийг сайжруулад илүү өсгөөд, үржүүлээд, ургуулад аваад явахын тулд танд оюун ухаан өгсөн, танд тэр өмнө өгүүлсэн аливаа зүйлсийг хийх чадвар, аливаа зүйлсийг бүтээх энэ ухаан чадваруудыг өгсөн гэсэн үг. Зүгээр би түрүү хэлсэн шүү дээ. Тэр чадвар нь тэрийг хийгээд тэндээс таашаал авах нь би нэг юм хийж чаддаг байх нь ямарваа зүйлийг нөлөөлж чаддаг байх нь муухай гэсэн үг биш. Энэ бол сайн. Хизээд тэр маань нүгэл болчиход байна гэхэлэр би бурхны оролцоогүйгээр өөрөө бүгдийг контролдоод, өөрөө бүгдийг төлөвлөөд, өөрийнхөө амьдралыг авч явах гээд, өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг өөрийн хүсснээр байлгах гээд. Одоо эцэг эхчүүд бол ерөөсөө хүүхдүүдээ өөрийн баримлын шавраар хүн барьж байгаа юм шиг барих гэдэг шүү дээ. Энэ бол ерөөсөө бидний одоо нөгөө бардам зан бидний бурханд өөрийгөө тавьж өгөхгүй байгаа нэг том салбар, нэг том хандлага гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэр хүүхэд ямар хэлбэрээр хийгдсэн хүн байна, тэрүүгээр нь хайраар усалж ургуулах нь л бидний үүрэг. Тэ? Таны хүүхэд дуу цөөтэй хүүхэд байж болно шүү дээ. Хүн чинь одоо ингээд интроверт хүн гэж байна, экстроверт гэж хүн байна, тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо ингээд олон хүнтэй харилцахлаараа айгүй дуртай, тийм одоо төрхтэй хийгдсэн хүн гэж байна. Олон хүнтэй зэрэг харилцаж чаддаг хүн ч гэж байна. Тэгэнгүүт та одоо тийм жоохон ийм одоо олон хүнтэй харилцаж чаддаггүй хүүхдийг чи яасан муу хүүхд үү? Ингээд олон хүнтэй харилцаад сур, хүмүүстэй ингэж ярьдیں۔ Энэ чадвараа хөгжүүл чи ерөөсө чадахгүй болохгүй байна гэдэг нөгөө байгаа мөн төрхөөс нь эсрэг зүйлсийг тэр хүүхдээс нэхээд шаардаад тийм болох гээд хүчээр одоо ингэж оролдож байгаа маань бидний нөгөө нэг бурхан байх гэж оролдож байгаа оролдлогын хэлбэр юм аа. Бид нар тэрний оронд яах ёстой байх нь хүүхдээ хараад за манай хүүхэд бол ер нь ийм төрхийн л хүүхэд юм байна. Яг тэр төрхөөр нь байгаагаар нь хүлээж аваад усалж ургуулах нь бид нар бурханы хүслийн дагуу үйлчилж байгаа үйлчлэл гэсэн үг. Тийм ээ? За. Тэгэхээр одоо бид нар ойлголоо тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо ерөөсөө тэр одоо нэгдүгээр сургуульд орсон хүүхдээр л ер нь амьдралаа төсөөлчих тийм ээ. Бурхан ингээд одоо тэр та нар хүүхдтэй сургуульд нь оруулаад сурах бичгийг авч өгөөд бүх нөхцөлийг хангаж өгөөд одоо тэр хүүхдийн ажил юу? Тэр эрдэнэ номыг сурах нь л тэр хүүхдийн ажил. Тэр хүүхэд тэрийг сайн хийж болно, муу хийж болно. Тийм ээ? Тэр хүүхэд муу сурж болно шүү дээ. Эсвэл бүр онц сурж болно. Тийм ээ? Тэгэхээр энэ одоо муу сурах, онц сурах хоёрыг чинь завсрах нь л та бид нар бурханы өгсөн зүйлсийг хэр зэрэг сайн ашиглаж хийж байна гэдгийн бурханд хэр итгэмжит үйлчилж байна гэдгийн ялгаа нь тэн дээр л биднээс хамаарч гарч ирж байгаа байхгүй. Тийм ээ? Тэгэхээр бурханд бууж өгнө гэдэг бол ерөөсөө ингээд нэг одоо мэдхгүй гэд суухын нэр биш ээ. Харин ч энэ дээр юу гэж хэлж байна? Бурханы өмнө бууж өгөх гэдэг нь өөрийгөө үгүйсгэх, бүх зүйл нэгэнд урьдчилан тодорхойлогдсон учраас би одоо юу ч хийх гээд хэрэггүй гэж үзэх, эсвэл шалтак хэлэн залхуурахын аль нь ч биш аж. Мөн энэ нь өнөөдрийн байгаа байдлыг өөрчлөх сэтгэлгүйгээр хүлээж авахыг ч хэлэхгүй. Харин ч энэ нь яг эсрэгээр өөрчлөх ёстой зүйлийг өөрчлөхийн тулд өөрийн амьдралыг золиослох, зовлон үрхийг ч хэлж байж болно. Тийм ээ? Та одоо танай хүүхэд нэгдүгээр ангид орчоод тэгээд үнэхээр өдөр шөнөгүй сууж хичээлээ хийгээд өшөө номын санд очоод өшөө интернет хэрэглээд тэр нэгдүгээр ангид зааж байгаа зүйлсүүдийг бүр илүү өргөжүүлээд сурж болно. Эсвэл ерөөсөө тэгээд худлаа хэлээд хуураад эсвэл ингээд нэг олигтой эрдэм сурахгүй ч явж бас болно тийм ээ. Тэгэхээр харин бид нар яг бурханд үйлчлэе.
яг одоо ингээ бурханд бууж өгөө гэвэл бид нар тэр бурханы өгсөн боломжийг 100%, 200% ашиглах хэрэгтэй гэсэн үг. Тэгж цааш нь бурхан олонтоо өөрт нь бууж өгч амьдралаа өргөсөн хүмүүсийг өөрийн нэрийн өмнөөс тулаан дэлгээдэг. Тиймээс бурханд бууж өгнө гэдэг нь хулчгар бусдын аясыг дагагч хүмүүсийг хийх ажил биш ээ. Мөн энэ нь өөрөө ухаан зар шийдвэр гаргахаа болно гэсэн үг ч биш. Учир нь бурхан танд оюун ухааныг дэмий өгөөгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар бурханд бууж өгчөөд өгнө гэдэг маань юу гэхээр би одоо өнөөдөр бурханд бууж өгнө гэвэл ерөөсөө би юу гэсэн үг вэ гэвэл би өөрөө энэ дотроос би юу хүсэж байна, би яг ямар байна гэдэг энэ хүсэл хандлага би хоош тавих хэрэгтэй. Өнөөдөр ганцрог би юу хүсэж байна, би яг ямар байгаа, би яг юу болчмоор байгаа, би хэн болчмоор байгаа, би юунд хүрчмээр байна гэж би өөрөөсөө асуух биш. За энэ нөхцөл байдлыг дунд бурхан намайг авчирч тавиад энэ хүмүүсийн дунд авчирч тавьчихад бурхан надаас юу хүсч хүлээж байгаа вэ? Бурхан миний өмнө ямар үүд хаалгуудыг нээж өгсөн байна? Бурхан надад ямар боломжууд байна? Үүнийг би хэрхэн ашиглаж, үүнийг би хэрхэн 100% ашиглах вэ? Энийг би хэрхэн 100, 200% хэрэглэх вэ? Эндээс би ямар үр жимс ургуулж болохоор байна гэдгийг л хайж, олж харж тэр зүйлсүүдийг хэрэгжилж ашиглаж бүтээн босгохын төлөө тэр оюун ухаан, чадвар, авяас бэлгээ 100, 200% хэрэгжилж тэр бурхны өгсөн 5 мөнгөн зоосыг 10 мөнгөн зоос болтол ажиллахыг л хэлж байгаа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл таныг өнөөдөр байгаа нөхцөл байдал дотор бурхан таныг хаашаа явахыг хүсэж чинь, юу хийхийг хүсэж чинь, бурхны хүслийг хайхыг л хэлж байгаа. Энэ л бурхан бууж өгсөн хүний зан. А өнөөдөр хэрв та өнөөдөр байгаа нөхцөл байдал дотор би л ингэчмээр байна, би л ингэхгүй болохгүй байна, би ингэж чадахгүй байна, би яатсан бэ, бурхан минь энийг л хийгээд өгчлээ, би зовоод байна штэ. Та би чинь нэгдүгüүрт байгаад байвал та бурханд бууж өгөөгүй хүн байна л гэсэн үг. За цааш нь бурханд бууж өгсөн эсэх таны хэр дуулууртай байгаагаар хамгийн тод харагдана. За одоо ингээд бууж өгнө гэд бид нар буруу ойлгодог гэсэн одоо зөв ойлголцоодыг харж шít. За та бууж өгсөн үнэхээр бууж өгсөн хүн байгаа бол таны хэр дуулууртай байгаагаар хамгийн тод харагдана. Тэр таныг юу ч хийгэрэй гэсэн та за эзэн минь гэж хариулах ба үгүй эзэн гэж хариулж байгаа бол бууж өгөөгүй байна л гэсэн үг. Хэрв та түүний үгэнд орохоос татгалзчил байгаа бол Есүсийг эзэн гэж үзэхгүй байна. Бүтэн шүнжэнгөө загасчлаад нэг ч загас барьж чадаагүй ирсэн Симонд Есүс дахин нэг тороо хаяхыг тушаахад тэрээр түүнд дуулуурласан юм а. Лук 5:5 дээр эзэн бид шүнжэнгөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч та хэлж байгаа тул тороо хаянаа. Тэ? Одоо Петр ингэж хэлж байгаа. За Петр бол одоо насаараа ингэж загас барьсан хүн. Ерөөсөө ингээд мэрэгжлийн загасчин хүн байхгүй юу? Тэгээд шүнжэнгөө одоо ингээд загасчлаа. За энэ ерөөсөө энэ загас өнөөдөр бол бүтэхгүй нөгөө нэг загасгүй өдөр байна. Гэт ингээд иргэдээр ингээд шүнжэнгөө явчаад хүрээд ирсэн чинь Есүс бол ерөөсөө загасчин биш. Далайчин ч биш. Мужааны хүүхэд. Тэгэд Есүс ирээд одоо нөө зарим дээр нь зогсчоо. За чи тороо энэ тал руугаа хай гэд хэлж байгаа. Тэгэхээр чи одоо ингээд одоо та хэрв одоо Петрийн оронд байсан бол өөрөөр бодноо да. За байж байгаарай. Энэ Есүс чи загасчин биш шүү дээ. Уучлаарай. Би загасчаа. Би ер нь бол одоо энэ нуурыг одоо гарынхаа 10 хуруу шиг мэднэ. Хаана загас байдгийг, ямар цаг гартай өдөр аль хаашхнаа яв загасчлуул загас байдгийг, энэ хавцаа аль үлрэлд ямар загас гарч ирдیں۔ Тийм ээ? Бороотой үед яавал загас ордیں۔ Нартаа үед яадгийн, шүн загасчлах юм уу, өдөр загасчлах юм уу? Би бол одоо бүр ингэ мэрэгжлийн болцсон байгаа шүү дээ. Хар багасаа загасчлах. Тэгэд Есүсийг ийшээ тороо хай гэхлээр одоо ингээд өөрийн чадвартаа бардамнсан. Би бол ер нь мэднэ, би чаднаа, би чадсаар байгаад ирсэн гэдэг ийм бардам сэтгэлтэй болцсон хүн болол яаж хандах вэ? За наад чинь болохгүй, бүтэхгүй юм лээ, хэрэггүй, Есүсээ яах юм бэ? Тийм ээ? Тэгсэн чинь харин Петр юу хэлсэн? Эзэн бид шүнжэнгөө зүдрэн загасчлаад юу ч өрсөнгүй. Гэвч та хэлж байгаа тул тороо хайнаа. Яг үнэндээ Петрийн загасчин хүний үүднээс харвал
ерөөсөө Есүсийн тэр одоо тороо ишээ гэдэг бол ямар ч утгагүй тушаал харагдаж байгаа байхгүй. Бүтэхгүй штэ. Шүнжэнгөө загсчилсан. Одоо тэргийж хэлж штэ. Бид нар шүнжэнгөө зүдрэн загсчилсан гэж. Шүнжэнгөө тор хаяа, тороо татаад, ядраад, туйлдаад, өлсөөд, цангаад ингээд ирсэн чинь бүр загсчин биш хүн өмнөөс нь гарч ирсэн ийшээ тороо хийж. Тэ? Та юу гэх вэ? Юу вэ? Чи хэн бэ? Хэдэн он бэ? Чиний дэргэд нэрээ би энэ нуурын хөвөнд мүлхэж өслөө. Түүхээ загсыг идэж өслөө. Энэ загсыг бол нэрээ уучлаарай. Чи зүгээр яг олон мэдээж болно. Надад бол загсыг арайч заахгүй шүү. Тийм ээ? Гэтэл Петр дуулуурс. Тэгэд яадаг вүлээ? 144 том загас бариад тэр тор нь урагдаж эхэлдэг. Тэгэнгүүт Петр яадаг вэ? Яг тэрний дараа чи үйл явдлыг энэ дэр бичиг байна л да. Тэгэнгүүт Петр Есүсийн өмнө сөхөрч унаад эзэн минь ээ би нүгэлтэй хүн та надаас холдооч гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Петр эн чинь үнэхээр бурхан юм байна гэдгийг яг олж харж байгаа. Яагаад гэвэл өөрийнх нь бодлоор огт бүтэхгүй газар загас баригдчих. Өөрийнх нь бодлоор яагаад ч бүтэхгүй зүйл бүтчихээн. Тэгэхээр энэ бол яг л бурхан байна. Тийм ээ? Тэгэхээр та биднийг одоо бурханд бууж өгсөн эсэх маань юугаар харагдана гинэ? Хэр дуулууртай байгаагаар хамгийн доод харагдана. За дуулууртай байна гэдэг нь одоо олон янзын хэлбэр байна. Би одоо өмнө нь нөгөө нэг эхнэрийнхээ одоо ингээд шүдний эмнэлэгт ажиллаж байгаа. Тэгээд офис дээр айгүй зовоод тэгээд энэ ажлаас гармаар байна гэд. Энэ одоо энэ ажил ерөөсө бүтэхгүй байна. Би энэ ажлыг хийгээд амар зовж гин. Би бичиг баримтаа авах юм бол эндээс гарнаа гэд. Манай эхнэр одоо ингээд уйлаад тэгээд бид нар одоо юу гэж хэлсэн гэхэл за ерөөсөө чамайг энэ офисын хүмүүст ингээд бүр хайртай сайн болоод тэгээ чи энэ ажилласаа гарахтаа уйлаад гарахын цагтл тэр нөхцөл бүрдсэн цагтл чиний бичиг баримт ирнэ. Тийм ээ? Яг тийм болсон. Тийм ээ? Тэгэхээр дуулуурлна гэдэг бол таныг өнөөдөр айгүй таагүй хүмүүсийн дунд авчир тавьсан байж болно. Өнөөдөр та айгүй хийх дургүй ажиллаач хийж магадгүй. Эсвэл одоо танд гэр бүлд асуудал амьдралд чинь өчнөө асуудал тулгарсан байж болно. Гэхдээ тэр асуудал дотор бурхан таныг байлгаж байгаа бол тэр юу гэсэн үг вэ? Бурхан ганцааргүй энэ асуудлаас зүхтаад холдчоорой гэж надад хүсч өгөөгүй шүү дээ. Энэ асуудлыг шийдээ ганцааргүй гэж л өгсөн гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр за энэ асуудлыг надад өнөөдөр өгсөн юм байна. Энэ асуудал ерөөсөө шийдэгдэхгүй байна. Тэгэхээр энэ асуудлыг үүрэх нь бурхан надаас хүсэж байгаа зүйл байна. Тэгэд үүнийг дуулуурлаж үүрч байгаа бол та бол үнэхээр бурханд бууж өгсөн хүн байна. Ихэнхдээ та бидний амьдралд бурхан асуудлуудыг зөвшөөрөөд авчраад тавьчихлаар бид нар зүхтаадаг. Хүлээж авах дурггүй. Тэрнээс зайлсхийдэг. Тийм ээ? Гэсэн ч тэр асуудал хизээж танаас салдаггүй. Бурхан танаас юу хүсэж байна гэдэг бол таны амьдралд энэ асуудлыг өгсөн бол энэ асуудлыг энэ асуудлыг шийд. Харилцааны асуудал байгаа бол танд дургүй хүн байгаа бол энэ хүнийг чи хайраар харах ёстой л гэж таны амьдралд авчирч тавьсан л гэсэн үг. Тийм ээ? Энэ бол дуулуурлаж байгаа гэж хэлбэр юм шүү. Зүхтааж байгаа бол та өөрийн бодлоор алхаж байна л гэсэн үг. Та өөрийн бодлоор өөрийн хүслээр бурхнаас 1000 зүхтаагаад хизээч зайлсхийж чадахгүй. Тэр түүнийг баталсан түүх бол одоо Йонагийн түүх юм а Библиэлд. Тэ? Библиэлд бурхан одоо ингээ Йонаг чи ийшээ яв гэсэн бурхан нөгөө тийшээ яваад өгч байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр халимын залгуулаад усан гоцын сөнөөж барьж агаад Йонаг очгсон газараа л очуулж бурхан хийгсэн ажлаа хийлгэж л салж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр хэр дуулууртай байна гэдэг бол яг үүгээр харагдана гэж. Цааш нь бурхан бүрэн дүүрэн бууж өгсөний өөр нэг илэрхийлэл нь түүнд итгэн найдахгүй юм а. Авраам хаа хүрэхээ мэдэхгүй ч бурханы заасан замаар явсан. Ханна хизээ гэдгийг мэдэхгүй ч бурханы төлөвлөсөн төгс цаг мөчийг хүлээсэн. Мария яаж биелэхийг нь мэдэхгүй ч гэсэн бурханы гайхамшигт итгэн хүлээсэн. Йосеф нөхцөл байдал яагаад тийм эргэснийг ойлгоогүй ч бурханы зорилгод итгэсэн. Эдгээр хүн нэг бүр бурханд бүрэн дүүрэн бууж өгсөн байсан юм а.
Тийм ээ. Яг одоо түрүүчийн хэлжсэндээ адилхан Бурхан таны амьдралд өнөөдөр ямар асуудал өгсөн байна? Бурхан үнийг надад мэдээд өгсөн гэж хүлээж авч байгаа бол энэ бол та үнэхээр одоо Бурханд бууж өгсөн хүн байна. Тэгээд за энэ асуудлуудыг үүрээд тийм ээ. Одоо энэ Йосефийг хэлж шít. Йосеф нөхцөл байдал яагаад тийм ирснийг ойлгоогүйч Бурханы зорилгод итгэсэн. Йосеф яасан 17 настайдаа айлын эрх хүүхэд байжгаад боол болоод зарагдчихж байгаа. Дараагийн 13 жилийн турш Йосефийн нөхцөл байдал улам муудсан. Боол боллоо. Эцэг эхээс ах トゥ бүгд ах トゥ нар нь зарчиж байгаа ш. Тэгээд айлын боол болоод амьдарчээснэ бүр шоронд орлоо. Тийм ээ. Ингээл муудаал яваад байгаа. 13 жилийн туршид. Гэтэл Йосеф яас тэр одоо Йосефийн түүхийг уншчихвэл нэг үйлбэр байгаа. Бурхан Йосефтэй хамт байсан учраас Йосефийг хийж байгаа бүх зүйл бүтэмжтэй болж байсан. Тийм ээ. Тэгээд Йосеф тэр одоо ингээ боол болоод байж байгаа тэр эзнийх нь эхнэр ирээд татж байгаа тийм ээ. Одоо тэр бодвол их л сайхан л хүүхэн байсан баг. Тэгээ одоо тэр ганц бие залуу одоо хичнээн удаан ингээд ганцаараа боол болоод явж хахад аюу сайхан хүүхэн ирээд ингээд чамайг татхад тэр хүн одоо ингээд эрэгтэй хүн бол баярлаад тэр хүүхэндээ унтчих бүх л нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэгсэн чи Йосеф юу гэсэн гэхээр би Бурханы өмнө эзнийхээ өмнө үнийг үлдэж чадахгүй гэж хэлж байгаа. Тийм ээ. Тэгэхээр Бурханд Йосеф үнэхээр бүрэн дүүрэн бууж өгсөн хүн байсан. Тийм ээ. Тэгээд Бурханд үнэхээр итгэж найддаг хүн байсан гэсэн үг. Цааш нь та бусдад нөлөөлж тэднийг ашиглахыг хичээж өөрийн төлөвлөгөөг хүчлэн шахаж нөхцөл байдлыг жолоодан залахыг хичээхэ болоод харин Бурханд найдан түшиглэж тухайн зүйлсийг түүний хүслийн дагуу үлдэгдэхийг зөвшөөрдөг болсон цагтаа л өөрийгөө түүнд бууж өгсөн байна гэдгийг мэднэ. Яана гинэ? За та одоо бусдад нөлөөлж тэднийг ашиглахыг хичээ. За одоо та гэр орхиныгоо захираад л өөрийнхөө хүслээр байх гал нөхрөө хүүхдээ ерөөсөө чи ийм байна, ийм болчихъя гэдэл одоо ингээд чичрээд байхаа болоод амьдралдаа өөрөө төлөвлөгөөгөө гаргаад тэрнийгээ Бурханд очиж Бурханаар тэрийгэ биелүүлүүлэх гэж шаардаад тийм ээ. Ерөөсөө л одоо энийг л хийхгүй бол ингээ баларлаа, тэхгүй бол болохгүй н гэж ингэж өөрийн хүсэл төлөвлөгөөр гүүхэ болоод таны амьдрал бүтлгүүд л ирсэн ч гэсэн за эзэн үнийг хүсэж байгаа бол эзний хүслээр болгоё. Таны амьдралд дампуурл, гачигдал, сүрэл ирсэн ч гэсэн за Бурхан үнийг мэдж байгаа. Тэгээ Бурхан мэдээ зөвшөөрч байгаа бол энэ нь надад сайн юм а гэж хүлээж авдаг болсон цагтаа л та өөрийгөө түнд бүрэн бууж өгсөн байна гэдгийг мэднэ гэж. Та үргэлж та өөрөө жолоодох гэхээ болж харин Бурханыг ажиллахыг зөвшөөрнө гэсэн үг. Та үргэлж бүхнийг залж жолоодох гэх шаардлагагүй. Библиэд хэлэхдээ Дуулал 37-гийн 7-д эзэнд бууж өгөөд түүнийг төвчээртэйгээр хүлээ гэсэн. Өөрөө л илүү их мэрийн оронд Бурханд илүү их итэг. Цааш нь бусдын шүүмжлэл тэр даруй эмзэглэн өөрийгөө яаран өмөрөхгүй болсон цагт та өөрийгөө Бурханд бууж өгсөн гэж бас үзэж болно. Бурханд бууж өгсөн зүрх сэтгэлэл хүмүүстэй харилцах харилцааг хамгийн сайнаар хадгалж бусдаас урдах гэхгүй өөрийн дураар ачлахгүй зөвхөн хувиал хичээхэ болдог. Тийм ээ. Өөрөөр хэлбэл та Бурханд үнэхээр бууж өгөх юм бол таны хувийн харилцаанууд хамгийн зөвөр шийдэгдэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл та ганцхан өөрийгөө бодохоо болно. Тэр хүнийг харна, тэр хүнийг бодно, тэр хүний байр суурийг хүлээж авдаг болно гэсэн. Тэгэхгүй бид нар ингээл ерөөсөө чи би тэгнэгэл үзэлцээд байгаа бол бид нар Бурхан тавьж өгөхгүй өөрөө л энэ бүгдийг жолоодохгүй л зүтгээд байна л гэдгийг чи илэрхийлэх гэсэн. Олон хүний хувьд бууж өгөхөд хамгийн хэцүү байдаг зүйл бол тэдний мөнгө байдаг. Учир нь тэдний ихэнх нь би Бурханд үйлчилж амьдрмаар байгаач бас өөрөө тав тухтай амьдарч тэтгэврт гарахтаа хэрэглэх мөнгөө хиймээр байна гэж боддог. Тэтгэврт гарна гэдэг нь Бурханд бууж өгсөн хүний гол зорилго биш ээ. Учир нь энэ нь бидний гол анхаарал Бурхан дээр байх уу эсвэл амьдралын баталгаа дээр байх уу гэсэн өрсөлдөөнийг бий болгодог. Есүс Матай 6-гийн 24-т та Бурхан мөнгө хоёрт хоёуланд нь үйлчилж чадахгүй гэсэн ба
Матай 6:21 та нарын эд баялаг хаа байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно гэсэн. Тийм ээ. Тэгээд бидний бурханд ер нь бууж өгсөний хамгийн том илэрхийлэл бол бид нар мөнгийг харах хараа, бурхныг харах хараа хоёрын хамгийн зөв цэг дээр аваачих хэрэгтэй юм аа. Би өмнө ч гэсэн олон удаа хэлчихсэн. Яг үнэндээ ингээ би харахад яг үнэндээ миний бурхан бол бурхан биш, мөнгө байгаад байна гэдгийг би одоо олонтоо олж хардгаа гэж, тийм ээ. Та нарын эд баялаг хаа байна, зүрх сэтгэл чинь тэнд байх болно. Өөрөөр хэлбэл та зүгээр л хамгийн энгийн жишээ. Таны 24 цагийн бодлын хэдэн хувь нь мөнгө олоход чиглэж ийн, хэдэн хувь нь бурхан дээр байна. Тийм ээ? Энэ л биднийг хамгийн тодорхой харуулж байгаа. Тийм ээ? Нэг тийм хүний түүх байдаг. Одоо ингээд нэг эрдэмтэн хүн их сургуулийн багш ингээд хичээлээ заагаад байжсэн чинь байшин шатцсан байна. Тэгэл одоо ингээд нөгөө тэр хүний одоо ингээд тэтгэвртэй гарахт өгцөн, ингээд тэр хүний одоо насаараа ингээд мөнгөнд төлсөн тэр байшны шатаад байхгүй болсон. Тэгээ нөгөө хүн ингээд сандраад одоо яанаа яста баларлаа штэ гэдэг. Тэгээ нөгөө багш нар давхиж очиод ингээд хичээл зааж исэн гинэ ингээд дуудаад хүшээ таны байшин шатчлаа штэ гэсэн. Харин тийм гинэ гэдэг. Тэгээ хичээлээ үргэлжлүүлээд зааж исэн гэж байгаа байхгүй тэр хүн. Тийм ээ. Тэгэхээр тэр мөнгө, тэр зүйл тэр хүний сэтгэлд хэр зэрэг том хүчтэй нөлөө үзүүлж, тийм ээ. Миний одоо итгэлийн амьдралын хамгийн том одоо тэмцлийн яг энэ талбарт л явагддаг. Миний сэтгэлийн амар тайвныг, миний сэтгэлийн баяр баясгалан бурхан тодорхойлж гин үү? Эсвэл миний надад байгаа мөнгө тодорхойлж гин үү гэдэг хамаарлыг би айгүй хардаг. Тийм ээ. Олонтоо би бол ихэнхдээ мөнгө тодорхойлоод байгааг хамгийн одоо харамсалтай нь олж хардгаа. Тэгэхээр ер нь бол бууж өгөх явцлал явагдаж л байна гэсэн үг, тийм ээ. Эзэнд бүрэн дүүрэн бууж өгч өөрийгөө өргөл болгосон хамгийн агуу жишээ бол Есүс билээ. Цовдлогдохынхоо урд ороо Есүс Бурхны төлөвлөгөөг л дагахаар шийдэн залбирахдаа Марк 14:36 Аава танд бүх юм боломжтой. Энэ зовлонгийн аягыг надаас зайлуулаач. Гэвч би өөрийн бус таны хүслийг л үйлдье гэсэн. Есүс Бурхан минь та энэ зовлон зайлуулах чадaltaй бол зайлуулж өгөөч гэж залбираагүй. Тэр Бурхан бүхнийг үйлдэх хүч чадaltaй хэлсэн. Харин тэр энэ зовлонг надаас зайлуулах нь таны хүсэлтэд нийцэлж байвал та зайлуулж өгөөч. Гэхдээ миний ийхүү зовх нь таны зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бол би ч мөн үүнийг нь дагах болно гэж залбирч. Тийм ээ. Тэгэхээр бид нар амьдралын асуудлуудын өмнө яг л ингэж залбирах хэрэгтэй юм аа. Тийм ээ. Есүс маргааш нь цовдлогдно гэдгийг мэдж байгаа. Тийм ээ. Тэгээд Бурханд хандаж хэлж, танд бүх зүйл боломжтой. Тэгээд нэгэнт хүний биеэр ирсэн, тийм ээ. Учираас Есүс тэр маргааш ирэх зовлонгоос айж штэ. Тэгээд хэлж байгаа байхгүй. Энэ зовлонгийн аягыг надаас зайлуулаач. Гэвч би өөрийн бус таны л хүслийг үйлдье гэж. Таны амьдралд маргааш хүнд ингээд хүний санаанд багтамгүй хүнд хүчээр зовлон, гачлан, уу гашууж тохиолдож болно. Бид нар энэ цагт юуг санах ёстой гэхлээр Бурхан үүнийг мэдж байгаа. Бурхан үүнийг надад зөвшөөрсөн бол үүнийг үүрэх нь миний үүрэг юм аа. Бид нар амьдралд ерөөсөө ингэж л хандах ёстой. Бид нар ингээд Бурхан надад хайртай гэсэн мөртлөө намайг яагаад ингэж зовоож байгаа юм гэж бид нар хэлэхгүй, тийм ээ. Бурхан үнэхээр бууж өгсөн хүмүүс бол одоо Есүс шиг, тийм ээ. Энэ зовлон надаас зайлуулах нь таны хүсэлтэд нийцэж байвал та зайлуулж өгөөч. Гэхдээ миний ийхүү зовх нь таны зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бол би ч мөн үүнийг дагах болно гэж. Учир нь чин зүрхнээсээ Бурханы өмнө жинхнээсээ бууж өгч өөрийгөө өргөл болгосон хүний залбирал нь эцэг минь энэ асуудал, энэ өвчин, энэ зовлон, энэ хүнд байдал нь таны зорилгыг биелүүлэхэд болон миний эсвэл өөр хэн нэгний амьдралд таны алдрыг авчрах зорилготой бол энэ хэцүү хүндийг бүү аваач гэж залбирна гэсэн үг. Тийм ээ?
Таны амьдралд өнөөдөр ямар хүнд асуудал тулгараад байна? Таны амьдралд танд өвчин байна уу? Зовлон байна уу? Асуудал байна уу? Хүнд хүчээр байдал тулгарсан байна уу? Тэгвэл бид нар юу гэж залбирна гинэ? Энэ байдал нь таны зорилгыг биелүүлэхэд болон миний эсвэл өөр хэн нэгний амьдралд таны алдрыг авчрах зорилготой бол энэ хэцүү хүндийг битгий аваач гэж залбирна гэж. Ийм төвшингийн итгэлийн төлөвшлэн тиймч амар ирэхгүй нь мэдээж Есүсийн хувьд Бурхны төлөвлөгөөг биелүүлэхийн тулд асар ихээр зовж хөлсөн цус болон тусч байсан. Тэгж нөгөө нэг энэ зовлонгийн аягийг залбируулж өгөөд та зайлуулж өгөөч гэж Есүс залбирч байхад түүний хөлсөн цус болон тусалж байсан. Бууж өгнө гэдэг нь хүнд хэцүү ажил. Бидний хувьд Бурханд бууж өгөх гэдэг нь өөрийн бие төвтэй төрлөх чанартайгаа хийх хэцүү тулаан юм а гэж. Цааш нь бууж өгснээ дараах ивэл та Бурханд бүх зүрх сэтгэлээрээ буран бууж өгөхөд ямар их ивэл авах тухай Библиэд маш тодорхой бичсэн байдаг. Нэгдүгээр та амар амгаланг мэдрэх болно. Йов 22-ын 21-т Бурхантай тэмцэлтэхэ бол түүнтэй эвийг хаа. Тэгвээс чи амар тайвныг олж чамд сайн нь ирэх болно гэсэн. Бид нар ер нь яагаад ингэж амьдралд маш их стрессддэг вэ? Тийм ээ? Бид нар амьдралаа өөрийнхөө хүслээр явуулах гэдэг. Тэгээ чаддаггүй. Бид нар гэр бүлээ өөрийнхөө хүслээр байлгах гэдэг. Чаддаггүй. Нөхрийгөө, хүүхдийгээ, эхнэрийгээ, ээж аваагаа, эргэн тойрныхоо хүмүүсийг бүгдийг миний бодлоор зөв гэсэн байдлаар байлгах гэж хичээдэг. Өөрийн амьдралыг ч гэсэн миний бодлоор энэ бол зөв сайн юм а гэж явуулах гэж хичээдэг. Тийм учраас бид нар чаддаггүй. Бид нар бурхан биш хүн учраас бид нар үнийг хийж чаддаггүй. Тийм учраас бид нар үргэлж ядарсан, шаналсан, стрессдсэн, депрессдсэн ийм л амьдралаар амьдардаг. Харин бид нар ингэж зогсоод за энэ нөхцөл байдлыг бурхан мэдж байгаа. Энэ нөхцөл байдлыг бурхан намайг өгсөн бол би өөрийн хүслийг орхиод би бурханы хүслийг л дагаад алхъя гэх цагт та амар амгаланг мэдрэх болно. Та тэгж нөгөө нэг өөрийнхөө хүслээр, өөрийнхөө бодлоор, өөрийнхөө мөрөөдлөөр амьдрах гэж тачаад зовж шаналх ямар ч шаардлагагүй болно. Тэр цагт та амар амгаланг мэдэрнэ гэж. Хоёрдугаар та эрх чөлөөг мэдэрнэ. Ром 6:17 Бурханы замуудад өөрийгөө өрг. Тэгвэл эрх чөлөө тань үл алдагдана. Түүний тушаалууд чамайг чөлөөлнө гэсэн. Би яг түрүү чи хэлсэн шиг та өөрийн амьдралыг өөрөө жолоодох гээд, өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг өөрийн хүслээр байлгах гээд, амьдралаа ажил төрлөө бүх зүйлээ өөрийгөө өөрийн хүслээр байлгах гэж оролдож байгаа тань яг үнэндээ та өөрөө ч мэдж чадахгүй тийм шоронд өөрийгөө хорьсон байна. Та өөрийгөө хүлцсэн байгаа. Энэ хүлээсэнд орол амьдрах. Та өнгөрсөн амьдралаа эргээд харахгүй юу? Энийг ч тийм байлгамаар байна, тэрийг ч тийм байлгамаар, энийг ч ингэчмээр байна, амьдралаа ингэж явуулмаар байна. Ингээд энэ ажлыг хөөцөлтөөд энийг л олоод авчмаар байна. Насан турш нэг ийм л зэрэглээ мэт хоосон зүйлсүүдийн хойноос бид нар хөөцөлдөг. Тэгээ бидний хүч хүрдэг. Тэр дундаа үргэлж ингэж бүтэхгүй, чадахгүй зүйлсүүдийн хойноос хөдөлсөргээд бид нар ядардаг. Бид нар түүндээ боолчлогддог. Бид нар яг үнэндээ тэр өөрсдийн хүсэл тачаалуудын боол болж амьдардаг. Бурханд бууж өгөхөд та тэр бүгдээс чөлөөлөгдөх болно. Тийм ээ? Гуравдугаар та өөрийн амьдралд Бурханы хүч чадлыг мэдрэх болно. Өөрийн дийлдэдгүй уруу таталгууд, давж гарамгүй хүнд асуудлуудаа та Есүс тэгвэл тэр танд ялалтыг өгнө. Бидний амьдралд одоо бидний хувь хүний зан чанар одоо ингээд өчнөө олон асуудлууд байгаа. Өөрсдийн дийлдэдгүй уруу таталгууд, давж гарамгүй хүнд асуудлуудаа та Есүс тэгвэл тэр танд ялалтыг өгнө гэсэн. Йошуа амьдралынхаа хамгийн том тулааны өмнө Бурхантай таарч, түүний өмнө сөхрөн, бишрэн хүндлэж, өөрийн төлөвлөгөөнөөс Бурханы өмнө бууж өгсөн. Тийхүү өөрийн төлөвлөгөөнөөс Бурханы өмнө бууж өгсөн нь Жерикогийн тулаанд гайхам ялалтанд хүргэсэн. Энэ нь эсрэг дүрм Бурханд бууж өгөхт ялалт танд ирдэг. За та нар Йошуагийн тэр түүхийг санаж байгаа бох тийм ээ. Жерико гэдэг хот руу одоо ингээд Йошуа Израильчуудыг удирдаад довтлох гэж байгаа. Тэгээ ингээд баахан цэрэг мэргээ ингэжсэн чинь Бурхан ирээд ерөөсөө зүгээр л шал өөр төлөвлөгөө өгж байгаа.
Чи тэр цэрэг мэргээ бэлдээд хэрэггүй. Зүгээр ингээд нөгөө нэг бүх Израиль хүмүүс тэр одоо ингээд тэр хэрмийг тойроод алхаад бай. Ерөөсөө тэр байлдах одоо цэрэг зэвсгээ хаана байрлуулахын, хаашаа байлдахын одоо буу сум тийм ээ. Тийм ямар ч тийм төлөвлөгөө байхгүй. Энэ хэрмийг ингээд 3 тойроод 3 дахь тойролтойгоо дараа чанга дугаар хашгираа тэгээд энэ хэрм нуурж унаа. Тийм ээ. Йошуа амьдралынхаа хамгийн том тулааны өмнө бурхантай таарч түүний өмнө сөхрөн бишрэн хүндлэж өөрийн төлөвлөгөөнөөс бурхны өмнө бууж өгсөн. Тэгэд бурхны өөрийн төлөвлөгөөг болоод бурхны төлөвлөгөөг дагахад түүнд гайхамшигтай ялалт ирсэн. Тийм ээ. Тэгэхээр та амьдралдаа ялалтанд хүрье гэвэл бурханд бууж өгөхөд ялалт танд ирдэг. Та өнөөдөр хүртэл яагаад амьдралын олон асуудлуудад ялагдаж яваад байгаа вэ? Яагаад гэвэл та бурхны хүслээр яваагүй, өөрийн хүслээр л яваад байгаа. Тийм ээ? Бурханд бууж өгөх нь таныг сул дорой болгох бус харин ч эсрэгээр хүчрэхэг болгодог аж. Бурхны өмнө бууж өгснөөр танд айн эмээх болон бууж өгөх өөр зүйл байхгүй болно. Хүний хүч чадлын хэр агуу байх нь түүний хэрэг хэмжээнд бууж өгснөөр хэмжигдэн хэмээн аврагч армийг үндэслэн байгуулагч Уильям Бут хэлжээ. Өөрөөр хэлбэл одоо энэ Salvation Army гэдэг ийм Christian аягүй том байгууллага байдаг. Тэрнийг үндэслэгч тэр Уильям Бут гэдэг хүн хэлсэн гинэ. Чиний хүч чадлын хэр агуу байх нь чиний хэр зэрэг бууж өгснөөс хамаардаг. Чи өөрөөр хэлбэл 20% бууж өгсөн бол чиний хүч чадал 20% л байна. Чи 100% бууж өгсөн бол чиний хүч чадал 100% болно гэсэн үг. Бурхан өөрт нь бууж өгсөн хүмүүсийг л ашигладаг. Бурхан Мэрийг авьяастай, баян, эсвэл үзэсгэлэнтэй учраас Есүсийн их болохоор сонгосон бос. Харин түүнийг өөрт нь чин сэтгэлээсээ бууж өгсөн байсан учраас л сонгосон юм а. Тэнгэр элч түүнд Бурханы билэгдэмгүй мэд төлөвлөгөөг хэлэх үед Мэри маш тайвнаар би бол эзнийг зарц түүний хүсч байгаа бүхнийг хүлээж авахыг хүсч байна хэмээн хариулсан юм а. Тийм ээ. За одоо Есүс Тэнгэр элч Мэри дээр очиж за Мэри одоо Мэри шонгон байж байгаа шүү дээ. Чи одоо ингээд жирэмслээд энэ чамаас ингээд Бурханы аврагч мэдлэнэ гэж хэлэхэд Мэри хариунд нь Лук 1:38 би бол эзний зарц түүний хүсч байгаа бүхнийг хүлээж авахыг хүсч байна. Та бол юу гэж хэлэх вэ? Яаж жирэмсэн болно гинэ? Тэ? Би чинь онгон хүн яаж жирэмсэн болдгийг мэддэггүй юм уу? Тийм ээ? Хүн чинь одоо хүнтэй унтжээж тэ тэгжээж л одоо жирэмсэн болно шүү дээ. Яаж тэхгүй жирэмсэн болно гэдэг. Тэ? Одоо хүний та бидний одоо оюун санаа бол үүнд гайхан эргэлзэн шүү дээ. Юу яриад байгаа юм болоо гэд. Харин Мэри маш тайвнаар би бол эзний зарц түүний хүсч байгаа бүхнийг хүлээн авахыг хүсч байна гэж хэлж байна. Тийм ээ? Бурхан ийм хүмүүсийг л хайдаг. Ингэж бууж өгсөн хүмүүст л Бурхан хамгийн агуу ажиллаа даатгадаг. Ингэж бууж өгсөн хүмүүсээр л дамжуулж Бурхан хамгийн агуу ажиллаа хийж гүйцэтгэдэг. Таач би ч энэ ертөнцийн агуу хүн болчих юмсан гэдэл насаараа амьдарч байгаа. Хамгийн агуу болох тэр агууг үйлдэх зам чинь юу вэ гэвэл Есүст бууж өгөх л. Бурханы гарт өргөл болгогдсон амьдралаас илүү хүчрэхэг зүйл гэж үгүй билээ. Яаков 4:7 дээр тиймээс Бурханд өөрийгөө бүрэн өргөгдөн гэж хэлсэн. Хүн бүр хизээ нэгэн цагт хэн нэгэнд эсвэл аль нэг зүйлд бууж өгдөг. Бурханд биш юм а гэхэд та бусдын бодол сэтгэгдэл хүлээлтэнд, мөнгөнд, бухимдал дургуйцэлд, айдас түгшүүртээ, мөн өөрийн бардамнал, шунал, эго, өөрийгөө өргөсөн сэтгэлдээ бууж өгдөг. Өнөөдөр таныг хэн захирч байгаа вэ? Та одоо хүмүүс намайг ингэчүүл одоо хүмүүс намайг юу гэж хэлэх болоо гэд юмаа хийж байгаа бол та тэр хүмүүсийн хэлэх үгэнд бууж өгсөн байна гэсэн үг. Та өнөөдөр мөнгөтэй л болчих юмсан гэж чичрээд амьдраад байгаа бол та мөнгөнд буугаад өгсөн байна гэсэн үг. Тийм ээ? Та өнөөдөр таны сэтгэл уур хилэнгээр дүүрэн байгаа бол та уур хилэндээ буугаад өгсөн байна гэсэн үг. Та айж түгшиж амьдарч байгаа бол та айдас түгшүүртээ бууж өгсөн байна гэсэн үг. Өнөөдөр та би бүгдийг чаднаа, би өөрөө хийчнэ гэж дайраад байгаа бол та өөрийнхөө бардамналд өөрийгөө өргөсөн байна л гэсэн үг.
Та Бурхныг л бишрэн дээдлэхээр бүтээгдсэн. Хэрв түүнийг бишрэн дээдлэхгүй байх аваас та өөрийн амьдралыг өргөх өөр ямар нэг зүйлсийг хуурамч шүтэн ч юм уу бүтээдэг. Хэдийгээр та юуг сонгох, юунд бууж өгөхөө сонгох эрхтэй боловч харин тэр сонголтынхоо үр дагаврыг бол сонгодоггүй. Тийм ээ? За тийм үг байдаг шүү дээ. Та мэдээж одоо ингээд те гүг би Есүсийг дагахгүй. Би мөнгийг дагнаа гэдэг сонголт хийх эрх танд байгаа. Есүсийг дагсан амьдралыг та сонголтыг өөрөө хийх боловч үр дагаврыг нь та сонгодоггүй. Та Есүсийг сонгол үр дагавар нь мөнхийн амьдрал байна. Мөнгийг сонгол үр дагавар нь мөнхийн там байна. Тийм ээ? Та сонголтыг хийж чадна. Сонголтын үр дагаврыг бол харин та сонгодоггүй. Stanley Jones хэлэхдээ та Христэд бууж өгөхгүй бол самууралд өөрийгөө өргөх болно гэж. Бурханд бууж өгч өөрийгөө өргөх нь амьдрах хамгийн сайхан зам биш, хэдий ч амьдрах цорын ганц зөв зам юм аа. Дахиад сонстоо. Бурханд бууж өгч өөрийгөө өргөөд амьдрах нь хамгийн сайхан зам бол биш ээ. Тийм ээ? Та одоо амар нэр алдартай болоод, амар баян болоод, амар амжилттай яваад л өстой хавийн хүн таныг шүтэл, танд атаархаад бараг л тийм тохиолдохгүй ба. Энэ бол тэр энэ ертөнцийн хүсдэг тэр сайхан зам биш. Гэхдээ амьдрах цорын ганц зөв зам юм аа. Өөр ямар ч зам бүтлгүүтдэг. Үүнээс өөрөөр амьдрах гэсэн бүхий л оролдлогууд, бухимдал, урам хугаралт өөрөө өөрийгөө сүйтгэхэд хүргэдэг. Библийн King James Version бууж өгөх гэдэг үгийг орчуулахдаа таны хамгийн зөв үйлчлэл гэж орчуулсан. Библийн орчуулгын өөр нэг хөлбөр дээр Ромын 12:1-т Бурханд үйлчлэх нь хамгийн ухаалаг зөв зам хэмээн орчуулсан байна. Өөрийн амьдралыг Бурханд өргөнө гэдэг нь сэтгэл хөдлөлөөр шийдсэн мөнхөг үйлдэл биш ба харин амьдралдаа хийж болох хамгийн зөв, ухаалаг, хариуцлагатай шийдвэр юм аа. Иймээс Пол 2-р Коринт номын 5:9-т Бурхныг баярлуулахыг өөрсдийн зориг болгоцгоё гэж хэлжээ. Бурханд заа гэж хэлэх тэр мөчүүд амьдралын танд хамгийн ухаалаг шийдвэр гаргасан мөчүүд байх болно. Бурхны ивэл өрөөлийг хүртэхэд танд саад болдог хамгийн гол зүйл бол бусад хүмүүс биш. Харин та өөрөө таны өөрийн хүсэл, зөрүүд бардамнал болон хувийн амбиц гэдгийг олж мэдэхэд заримдаа олон жилүүдийг зарцуулдаг. Би Бурханд хэрэглэгдээд би үнэхээр Бурхны тэр ивэл өрөөлийг авъя гэхэд юу надад саад болдог гинэ? Таны бардамнал, та өөрийгөө Бурханд бүрэн бууж өгч өргөдөг. Тийм ээ? Тийм үг байдаг штэ. Энэ дэлхийд дээр хоёр янзын хүн байдаг гэж, тийм ээ? Нэг нь болохоор итгэгч хүмүүс буюу эзэн таны хүсэл биелэг гэж хэлдэг хүмүүс. Нөгөө хэсэгт нь Бурхан хандаад заа чи тэгвэл өөрийнхөө хүслээр яваа гэж хэлдэг. Ийм л хоёр янзын хүмүүс байдаг гэсэн. Та өөрийнхөө хувийн төлөвлөгөөн дээр л төвлөрч байгаа бол Бурханы төлөвлөгөөг биелүүлж чадахгүй шүү дээ. Бурхан танд зориулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бүх зүйл маш энгийн зүйлээс эхэлнэ. Өнгөрсөн цагийн харуулслууд, өнөөгийн тулгарч буй бэрхшээлүүд болон ирээдүйнх амбиц, айдас, түгшүүр, мөрөөдөл, сул тал, зуршлууд, гомдол болон сэтгэлийн асуудал зэрэг бүгдийг нь Бурханд өгөөрэй. Өөрөөр хэлбэл Есүс Христийг жолооны ард суулгаад өөрөө жолоон дээрээсээ гараа ав. Бүү аа. Учир нь түүний жолоодж байгаа зүйл хизээж хяналтаас гарахгүй ба Христээр удирдуулсан цагт та юу ч хийж чадна. Яг Пол шиг Филиппой номын 4:13 надад дотоод хүч өгөгч түүгээр дамжуулан би юу ч ирсэн бэлэн бөгөөд юунд ч дарагдахгүй. Би Христийн хангалт дотор бүрэн хангагдана хэмээн хэлэх болно. Полын эзний өмнө бууж өгөх мөч түүнийг Дамаскусын замдаар явж байхад нүд сохлом хурц гэрэл түүнийг цохин унгаах үе тохиосон юм а. Бусад хүмүүсийн хувьд Бурхан арай өөр зөөлөн аргаар бидний анхаарлыг татдаг. Ямар ч байсан ялгаагүй бууж өгөх зүрх сэтгэлээ өргөх нь зөвхөн нэг удаагийн үйлдэл биш байдаг гэдгийг Пол 1-р Коринт номын 15:31-т би өдөр бүр үхдэг гэж хэлсэн байдгаас харж болно. Бууж өгөх мөч байдаг ч
бууж өгөхийн тохиолдол бүр насан туршид үргэлжилнэ. Тийм ээ. За би өнгөрсөн 7 хоногт өөрийнхөө бурханд бууж өгч за эзэн минь ээ, миний амьдрал таны гарт гэж залбирсан залбирлаа хийлсэн тий. Тэгээ тэр гэрчлэлийг хийсэн. Тэр залбирлаар бурхан миний амьдрал хэрхэн өөрчлөнийг ярьсан. Тэр бол бууж өгж байгаа нэг мөч юм. Би одоо 20 хэдэн жилийн өмнө одоо ингэж залбирсан юм чинь 30 хэдэн жилийн өмнө би тэгээд залбирал тэгэл бууж өгсөн. Одоо өстө би сайхан бурханд буугаад өгсөн гэсэн үг ерөөсөө биш. Би тэр мөч бол миний бурханд бууж өгсөн мөч. Өнөөдөр хүртэл би бурханд бууж өгөх энэ явцад бүдэрч унсан хിവэрэл явж байгаа. Тийм ээ? Бууж өгөх мөч байдагч бууж өгөхийн тохиолдол бүр насан туршид үргэлжилнэ. Тийм ээ? Би энэ бүгдийг ухаанаар ойлгож байлаа гэхэд зарим зүйл дээр би бууж өгдөг, зарим зүйл дээр өөрийн бодлоор дайрцанд явж л байдаг. Өөрийгөө анзаарахгүй бол амьд тахил байхын нэг асуудал нь тахилын ширээнээс зүхтэн мөлхөж болох ба та өдөрт 50 удаач дахин бууж өгч болох юм аа. Тиймээс та үнийг өдөр бүрийнхээ зуршил болгуулж өгөх ёстой. Тийм ээ? Бурханд бууж өгч өдөр бүр бурханыг даган алхах шийдвэр гаргаж энэ бол өдөр бүр хийдэг зүйл юм аа гэж. Лук 9:23. Хэрэг хүмүүс намайг дагахыг хүсвэл тэд өөрсдийн хүсдэг зүйлсээ орхих ёстой. Тэд өөрсдийн амьдралаа өдөр бүр орхин намайг дагах хүсэлтэй байх ёстой хэмээн Есүс хэлсэн. Танд анхааруулж хэлэх хэдэн зүйлс байна. Та бүрэн дүүрэн бууж өгсөн амьдралаар амьдрах шийдвэр гаргасан бол энэ шийдвэр танд шалгуурт орох болно. За та одоо ингэж эзэн минь би таныг л дагая гэн. Бурхан сонсч за тийм ашгүй гэд өнгөрөхгүй. За тийм үү. Окей, харъя. Тийм ээ? Минийхөө харъя да одоо. Бууж өгсөн гэсэн шүү дээ. За харъя. Тийм ээ? Энэ нь зарим үед маш таагүй, хүмүүсийн дурггүй, их зориулалт шаардсан эсвэл бүр боломжгүй мэт зүйлсийг хийх ёстой болно гэсэн үг. Олонтаа та огт хиймээргүй байгаа зүйлсээ хийх болно. Тийм ээ? За одоо ингээд шагаа өнөөдөр залбираад эзэн минь би танд бууж өгье. Би өөрийн хүсэл төлгөө гаргахгүй. Та надад өнөөдөр миний амьдралд юу өгсөн байна? Тэр бүгдийг л би өөдөн татаж авчих ёстой юм байна. Миний амьдралд одоо ингээд айгүй таагүй харилцаад муу хүмүүс байгаа. Тэгээ энэ хүмүүс байгаа болвол би энэ хүмүүсийг хараад дургу хүрдэг биш. Хайрладаг болтлоо өөрчлөгдөх нь л таны хүсэл юм байна. Би таны хүслийг дагая гэх. Ингээр бурхан сонсч за сайн байна. Тэгвэл миний хүү энийг хийгээд ихтэй. Хамгийн дургу хүнээс очиод миний хүү уучлалгүй. Хамгийн дургу хүн дээр очиод хөлийн нугаа. Хамгийн дургу хүнийхээ төлөө чи өдөр болгон залбираад. Тийм ээ? За тэгэл одоо бууж өгсөн хэсэг чи харагдаж шүү дээ. Тийм ээ? Бидний 20 дугаар зууны Христэд итгэгчдийн хамгийн агуу удирдагчдын нэг бол Campus Crusade for Christ байгууллагыг үүсгэн байгуулагч Bill Bright юм. Дэлхийд дахинд уг байгууллагад ажиллаж байгаа ажилчид тэдний санаачилсан сүнсний дөрвөн хууль болон Есүс киногоор дамжуулан 150 сая гаруй хүн Христийг хүлээн авч мөнхийн улсад амьдрахаар болсон байна. За та нар Есүс гэдэг киног үзсэн баг. Хамгийн анх 90-ад оны ихээр одоо Есүс гэдэг киног энэ Campus Crusade-ийн авчраад монгол хэл дээр орчуулад Монголд гаргаж эхэлсэн. Тэгээ энэ Есүс киног дэлхийд даяар 4 тэрбум гаруй хүн үзсэн байна. Тэндээс 150 сая гаруй хүн Христийг хүлээн авч мөнхийн улсад мөнх амьдрахаар болсон байна. Тэгэхээр энэ хүн, энэ Bill Bright гэдэг хүн энэ байгууллагыг үүсгэн байгуулад ийм олон хүнд 4 тэрбум хүнд Есүсийг таниулсан байна. 4 тэрбум хүнээс нь 150 сая гаруй хүн Христийг хүлээж авсан байна. Энэ хүн үнэхээр Бурханы төлөө ямар агуу зүйл хийснийг харж байна уу? Тийм ээ? Тэгээд одоо Rick Warren пастор Bill Bright-аас асуусан байна л да. Намайг Bill-ээс яагаад Бурхан чиний амьдралыг ашиглаж чамайг тийм их хивээсэн юм бэ гэж асуухад тэрээр залуу байхдаа би Бурхантай нэгэн гэрээ хийсэн юм аа. Би бүр яг цаасан дээр бичээд дорн гарын үсгээ зурсан. Энэ гэрээнд
Энэ өдрөөс хойш би Есүс Христийн зарц байх болно гэж бичээд дор нь өөрийнхөө гарын үсгийг зурсан гинэ. Тэгэл Есүс юу хий гэсэн тэрийг л хийдэг. Өөрийн хүслийг хайдаггүй. Өөрийн бодлыг дагдаггүй. Есүс ийшээ юу гэж нүнийг хийнэ. Тэ? Ингэж үйлчлсэний хүчинд энэ хүн ийм агуу үйлсийг үйлдсэн. Түрүүн бид нар хэлсэн шүү дээ. Та ялалтанд хүрээ гэвэл бууж өгөхөөс л ялалт чинь хамаарна. Та биелэх шиг ийм гэрээг бурхантай байгуулсан уу? Эсвэл бурхан таны амьдралд өөрийн хүссний хийх эрхтэй эсэх талаар түүнтэй маргаж зөрөлдсөөр л байна уу? Яг энэ цаг мөчид таны бурханы нэгүүлсэн хайр болоод мэрэгэн ухаанд бууж өгөх цаг юм а гэж. За ингээд өнөөдрийн хичээл дууслаа.